Энэ өдрийн мэндийг хүргэе шулмарсан мэдчилж байна. За өнөөдөр та бүхэнтэйгээ 2026 оны 5 дугаар сарын мэргээр олцож байгаа маш их баяртай байна. За энэ удаадаа хэдүүлээ 3 группээс сонголтоо хийх байгаа. Тэгэхээр олон юм туршилгүйгээр шууд групп сонголтын хэсэг рүү орцгоё. Эдгээр 3 хөзөрлөө харж байгаа зураг руу нь хараарай. Нэгдүгээр группийнхэн болохоор зэрэг юм чимдаам гарч ирсэн байна. Хоёрдугаар групп дээр болохоор зэрэг эмгэн хүмүүс, 3 дугаар групп дээр болохоор зэрэг юм хүрт гарч ирсэн байна. Энэ гурлуу сайн гихч нь харж агаад за 2026 оны 5 дугаар сард надад юу тохиолдох болоо гэж өрөөсөө зөөлөн асуугаад би цаан бясалгал хийгээд алинд нь одоо нүдэн унаад байна, алинд нь ялцч үлэх татагдаад байна, тэрийгээ сонгоход болно. Хитрхийг ургуулж бодох хэрэггүй, зүгээр л мэдрэмжээ дагаарай. За ингээд та бүхэндээ чимээгүй бясалгаа сонголтоо хийх боломжийг олгоё. За нэгдүгээр группийнхэн маань 2026 оны 5 дугаар сарын мэрэгдээ давтаа морил. За та бүхний маань сонгосон хүзэр болохоор зэрэг энэ хүзэр байгаа. За хүзрийн маань гол одоо утга нь болохоор зэрэг ерөнхийдөө аяллаар явах гэсэн утгатай байна. Тэгэхээр энэ донд мэдээж хэрэг. За аяллаар 5 дугаар сард явах байгаа. Аяллаар явахаар юмаа бэлтэж байгаа. Надад яг нөгөө нэг юм чимдаан руу юмаа хийж байгаа хүмүүс харагдаж байна. Чимдаанд юмаа хийгээд юу авч явах уу энэ төргээ бодоод тэгээд онгоцны билет харж байгаа ч юм уу, эсвэл маршрутаа харж байгаа ч юм уу. Тиймэрхүү юмнууд бол харагдаж байна. Бас дээрэс нь надад энэ 39 гэдэг хүзэр гинэ тоо айгу нүдэнд буулаа л та. 3-9 гэд. Тэгээ 3-6-9 гэдэг тоо маань бол ертөнцийн тоо гэж үздэг байж байгаа. Тэгэхээр 5 дугаар сард бол ямар ч байсан сахиус ертөнцийн нь бол таадтай маш ойрхон хамттай байна гэж надад бол юуны төрөнд орж ирлээ. Юмс айгу хурдан араасаа нэг тийм юутаагаар бүтээдэж магадгүй юм harmony гэж ярьдаг штэ, нэг юм ив нэгдэлтэйгээр ингээд араасаа гоё эвтэхэн урсаад нэг тийм зовлон зүдгүүр байхгүй тэгэж орж ирэх юм шиг санагдаж байна. За энэ ямар ч байсан нэгдүгээр мэдээлэл байлаа. За одоо тэ хэдүүлээ ерөнхий төлөв байдлаа харцгаая. 2026 оны 5 дугаар сард нэгдүгээр группийнхэн маань ямар хуу байх вэ? Explorer of Cups гарч ирж байна. За дахиад нэг хөдлөр татсан. High Priestess. За 9 ай. Вау, ямар гоё хөзөрнүүд юм аа. За нэгдүгээр группийнхэнд бол 5 дугаар сар аюу гоё эрэг сар байхаар харагдаж байна. Хэдүүлээ ямар ч байсан нэг зорьсон зорилготой хүрж байгаа харагдаж байна. Яг ийм зорьсон зорилго ялцчгүй 9 ай болохоор зэрэг wish fulfillment буюу одоо хүсэл нь биелэх гэдэг үзэр ахгүй. Тэнгуудаа High Priestess гарч ирж байгаа. Энэ High Priestess маань болохоор зэрэг юуны хүзрээдэг одоо ингээд юмыг хүлээж авах тийм энергит орж байгаа хүмүүсийг харуулдаг хгүй. Тэгэхээр яалтчгүй манай нэгдүгээр группийнхэн маань 5 дугаар сард өөрийнхөө ямар нэгэн хүсэл мөрөөдлийг биелүүлж байгаа, нэг зорилготой хүрж байгаа. Заримынх нь хувьд бэлэг мэллэг хүлээж авч байгаа байж магадгүй, бэлэг ч юм уу, нэг тийм сюрприз ч юм уу, ямар ч бас айгүй тийм таатай зүйл болвол 5 дугаар сард бүр яг таних болох гээд бэлтгэгдсэн байж байгаа гэж харагдаж байна. Хажуугаар нь одоо Explorer of Cups хүзэр маань айгүй гоё хүзэр байдаг, айгүй тийм романтик бөгөөд ийм амьдралын гоо сайхныг олж харсан нэг юм хаврын улирлын нэг тийм хүзэр байдаг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө амьдралд нь ингээд нэг юм урин дулаан орж ирээ. Таад маань бас нэг юм ямар нэгэн юмны төлөө ингээд яваад энэ хүзэрнөөс Explorer of Cups хүзэрнөөс биш үү? Надаа яг энэ жижигхэн загас маань энэ аяг руу явж байгаа харагдаад байгаа. Тэгэхээр ямар нэгэн зүйлийн төлөө яг зориод юмсууд нь айгүй гоё бүтэлтэй болоод айгүй тийм бахаар харагдаж байна. За синглчүүдийн маань хувьд бас айгүй романтик сав байж магадгүй. Энэ дунд үзэж байгаа хүмүүсийн маань хувьд эрэгтэй эмэгтэйгээс үл хамааран та хэд маань 5 дугаар сард эмэгтэйлэг эрчмээ айгүй сайн ашиглаж чадчихээн л та. Үүнээсээ улбалаад ер нь өөртөө айгүй тийм эрэг зүйлсийг татж байгаа энерги л орж байгаа. Тэгэхээр мэдээж хэрэг синглчүүдийн маань хувьд энэ нь яах нь одоо сонирхдаг хүүснийхээ хүнийг бас өөртөө татах хувьдс маань бол нэмэгдэж үж харагдаж байна. High Priestess маань өөрөө яг тийм энергитэй байдаг. Дандаа юм энергийн ажиллаар өөртөө хэрэгтэй зүйлсээ татж байгаа те. Энергийн ажиллаар ингээд өөртөө яг юм өөрийнхөө авах ёстой зүйлсийг авч байгаа гэх юм уу, яг тийм эрчмийг илэрхийлдэг аахгүй юу? Тэгээ эрэгтэй эмэгтэйгээс үл хамааран ер нь бол хүн эрэгтэйлэг энергичтэр
эмэгтэйлэг энергигч тэр аль алиг нь ашиглаж болдог. Тэгээд 5 дугаар сард хэдүүлээ эмэгтэйлэг энерги илүү ашиглаж байгаа гэж харагдаж шүү. Айгуу гоё харагдаж байна. За би дахиад нэг 2 өдөр татмаар санагдаад байна. Тэгэхээр мэдээж хэрэг 2 өдөр сати. Wow, 81. За хүзрүүд маань дандаа дээшээ орж гарч байна. Таад мэдэн штэ ер нь миний уншлагыг айгүй хүздэг хүмүүс бол мэдж байгаа. Хүзрүүд дандаа ингэж дээшээ гарч ирээд байдаггүй. Seven of Pentacles. Тий, юм айгүй хурдтай болж гин. Таад маань бас нэг юм хийжсэн юмныхаа үр дүнг бол үзүүрээс нь бариад авч байгаа. Яг жинхэнэ юм бодтой үр дүнг бол бас харж байгаа гэж харагдаж байна. Тий, за дахиад нэг би сайн нэг юм хэлэх гээд нөгөөх маань мартагдчихлаа. Жоохон бясалгаад бодоотгоё. Тийм таад маань ерөөхдөө нэг юм хүлээн авах эрчимлүүгээ ороод тийм ажил карьерийн талбар дээр бас юм орж ирэх гээд байгаа байж магадгүй одоо өөртөө хэрэгтэй түншээ дуудах тэг хэрэгтэй одоо ажлуудынхаа зарыг олж харах ч юм уу тэг ингээд та ажил хайж байгаа бол юм өөртөө хэрэгтэй боломжуудаа өөрлөгөө айгүй их дуудаж байгаа. Тэгэхээр 5 дугаар сар таад маань яг өөртөө таарсан айгүй их шин боломжуудыг олж харахаар байгаа харагдаж шүү заяа. Тийм за тэгээд гоё романтик юм хом орж ирэх бас боломжтой гэд ерөнхийдөө бол юмс айгүй хурдан болж өнгөрөх болно. Айгүй хурдан сар болох болно. Энэ сар бол 5 дугаар сар таадын маань хувьд айгүй хурдан өнгөрөхөөр харагдаж байна. Ерөөсө гэлс юмнууд ч ингээл бүтээл за дараагийнх нь юм за гэл тэ энэ ажил хайж байгаа хүмүүс байгаа бол ийм ажлын ярилцлаганд амар хурдан орох ч юм уу те нэг тиймэрхүү юмнууд айгүй хурдан хийгээд ерөөсө 5 дугаар сар 1-р группийнхний маань хувьд бол нэр үнэхээр яг ёстой жинхэнэ нөгөө харавсан сум шиг өнгөрнө гэдэг шиг тэгэж өнгөрнөө. Тэгээ ажлуудтай нэр араасаа дан гэл яваад ахаар харагдаж байна. За хэдүүлээ дараагийн нэг oracle хүзрээ татъя. За би энэ л хоёр 2 хүзрийг холцсон байгаа. Тэндээсээ татчих байгаа. За 1-р группийн маань 5 дугаар сарын энерги эрчимдээ шаардлагатай мэдээллийг нөгөнөө. За Бэйл гарч ирсэн байна. За Бэйл бол тамийн хаан гэж авдаг юм одоо чөтгөрчхийн хашийн демонууд ч ерөнхийдөө бол одоо нэг жоохон харын талын тий бурхнууд тахгүй буддын шашин машинд бас байдаг да яг тэрэн шиг гэсэн үг шүү. За тэгээ Бэйл бол айгу том хаан байдаг. Тэгээд ингэж concentrate on finding your power буюу одоо өөрийнхөө хүчийг олоход анхаарлаа хандуул. За divinity comes from within and radiates your authority outward and around you. Тийм хараа яг хідүүлээ та хэдийн дотор ямар нэгэн зүйл өөрчлөгдөж байгаа гэж гарч ирээд байна л да. Ийм дотоод өөрчлөлт эхэлж явагдаад түүний дараа одоо таны дотоод их чинь нөгөө гадаад ертөнд чинь толтоод ийм шин энерги эрчим бол айгүй ихээр идэвхжиж орж ирж байгаа гэж харагдаж байна. Маш эерэг сар байна. Тэгэхээр миний зүгээс танд юу гэж зөвлөгөө өгөх вэ гэхээр зэрэг 5 дугаар сард юу н орж ирж байгаа боломжууд таны амьдралд орж ирж байгаа хүмүүс те эдгээр зүйлсийг айгүй тийм анхааралтайгаар хүлээж авахыг хичээгээрэй. Маш сайн анхааралтай хүлээж аваад боломжуудыг өнгөрүүлэхгүй байхыг хичээгээрэй. Одоо өөрөөсөө айгаад тий одоо би ингэж чадахгүй байх вэ эсвэл би энэ хүний сэтгэлд нь хүрэхгүй байх вэ ч юм уу те ингэж өөрийгөө голсноосоо улбалаад маш өөртөө яг нөгөө стожинка амандаа орж ирсэн шар тусыг хилээрээ түлхөв гихчээр гой боломжууд орж ирж хахад өнгөрүүлчих магадгүй шүү. Тэгэхээр тэрнээс маш сайн өөрийгөө сэргээлж өгөөрэй гэж би юуны түрүүнд та хэдэ захимаар санагдлаа. Маш гой хүзрүүд бол гарч ирж байна. Ярих юмгүй та хэд ч гэсэн өөртөө харлаа дандаа эерэг хүзрүүд дандаа бүгдээрээ дээшээ харж гарч ирсэн. Ямар ч тийм энергийн одоо юм блок те энергийн тэнцэтгэлгүй байдал тиймэрхүү юм ерөөсөй байхгүй. Бүх юм айгүй гой жигтгэн айгүй гоё тийм урсгалаараа гэхдээ эерэг урсгалаараа орж ирж байгаа гэж харагдаж шүү. Гайхалтай. За одоо хэдүүлээ болохоор зэрэг уламжлалт тусаараа за эхлээд ажил карьераа харчээ. За ажил карьераа харсны дараа хүн хоорондын харилцааг харах болно. За 1-р группийнхний маань 5 дугаар сарын ажил карьер санхүү сурлага зэрэгтэй мэдээлэл өгнө сахиусуудаа. За Child of Swords хоёрын аяг. За тэгэнгუuta Lovers үзэр за буруу харж гарч ирж байна. За Lovers үзэр дээр дахиад нэг тодруулга авъя. Яага буруу хараа гараад ирөө. Тэлж өгнө 9 сава 9 сэлэм
За ажил карьер дээр хэдүүлэнд биш тэ юу орж ирж байна. Нэгдүгээр нэг юм гэрээ мөрөн дээр гарын үсэг зурж иж магадгүй аль эсвэл нэг юм шин мэдээ сонсож магадгүй байгаа харагдаж байна ажил карьерийн талбар дээр. Тэгэхээр таад маань өөртөө юу одоо 5 дугаар сарда болоосоо бүтээсэ гэж хүсэж байгаа нь тэрнийхэн талбар дээр нь ямар ч үсэн нэг юм мэдээ орж ирэхээр байгаа харагдаж байна. Мэдээ орж ирээд тэрнээсээ улбалаад нэг юм гэрээн дээр зураг гарын үсэг зурж байгаа ч юм уу те ямар нэг юм ажил карьерийн талбар дээр чинь нэг юм бичих хэрэгтэй холбоотой юм бүтэж байгаа гэж орж ирээд байна. Ялцчгүй хүзэр маань дээшээ харж гарч ирсэн учраас энэ бол эрэг талаараа бууж ирж байгаа гэсэн. Тэгээд хажуугаар нь хоёрын аян гараад ирж байгаа байхгүй. Хоёрын аян маань болохоор зэрэг хамтралын хүзэр байдаг. Тэгэхээр нэг юм шинэ хамтрал, шинэ гэрээ те тиймэрхүү юм хум айгүй их зурагдаж магадгүй байгаа гэж харагдаж байна. Тийм. Тэгтээ энэ дээрээс үштэй жоохон садаа орж ирээд байна. Энэ садаа нь болохоор зэрэг ерөөсөө та өөрөө хитрхи их юм ингээ бодоод өөрийнхөө санааг зовоох гэдэг гэж харагдаж байна. Тэ ингээл би ингээл амар одоо буруу зөрөө юм хийчихвээ, ярьчихвээ. Миний ингээл чадвар тэ ерөөсөө дутаа даах вэ. Би ингээл чадахгүй байх вэ энэ төр гэж бодоол тэ. Миний сачийг хүрхгүй байх вэ энэ төр гэж бодсноосоо болоод энэ дээр юм садаа үүсэх гэдэг байгаа харагдаж байна. Тэгсэн ч гэсэндээ та хичнээн өөртөө садаа болж байгаа гэсэндээ энэ зүйл бүтдгээр бол бүтэн заяа. Гэхдээ ингээд юм бүтээсний дараа ажил бүтээсний дараа хүн нэг юм сайхан болоод тэ санаа амарч мамраад бяцхан тэмдэглээд өөрөөрөө бахархаж махарах хэрэгтэй гэдэг штэ. Тэгэж чадахгүй байгаа даа гэж харагдаж байна. Энэ нь болохоор зэрэг ерөөсөө цэвэр таны өөртөө итгэлгүй байдлаас өөртөө ингээд эргэлзээд байдаг байдлаас улбаатай гэж гарч ирээд шүү. Тэгэхээр хідүүлээ энийг айгуу тийм гоё эерэг болгох хэрэгтэй. За би энэ дээр нь шийдэл авч өгье. Сохиосууд нь шийдлээ өгнө үү? Ямар шийдэл энэ дээр байх ёстой вэ? Өөрчлөлтөөс юусаа айхгүй байх хэрэгтэй. Тэгээд үр дүн бол угаасаа одоо салгалаад ингээд тэ өөрийгөө ингээ хичээгээд тэ чин сэтгэлээсээ ингээ ажиллаад ч юм уу хичээгээд явж итэл энэ зүйл болно гэдэгт одоо бүрэн итгэлтэй байх хэрэгтэй гэсэн үг тэ. Хэрвээ одоо жишээлх юм бол та ямар нэгэн ургамал тарьж байгаа гэж би зүгээр жишээ авч явж байгаа шүү. Ингээ ургамал тариад тий. За би ингээд үрийг нь сайн үр авсан, хөрсийг нь сайн хөрс авсан. За би температурыг амар сайн тааруулж байгаа. Яг зөв усалж байгаа. Ерөөсөө энд буруудах ямар ч зай би олгоогүй. Би бүх зүйлийг нь өөрөө яг зөв хангаж хийж байгаа гэвэл тэр зүйл ургах нь угаасаа ойлгомжтой шүү дээ тий. Тэр ургамал ургах нь ойлгомжтой. Яг тэрэн шиг зүгээр та өөрөө би чадах бүхнийг хийж байгаа. Би үнэхээр өөрийгөө дайчилж байгаа. Би үнэхээр өөрийгөө одоо хамгийн сайн зүйлсүүдээ энэ ингээд урдаа тавиад энэ ажлыг хийж байгаа, энэ хичээлийг хийж байгаа гэж одоо тэгж бодож чадах юм бол те тэрэндээ итгэлтэй байх юм бол үр дүн бол угаасаа л зүгээр л одоо хууль ёсны те зам ёсны асуудал зүгээр цаг хугацааны асуудал тэр бол одоо баталгаатай гэсэн үг тийм яг тэгж сэтгэх хэрэгтэй. Тэгээд за хэрвээ та үнэхээр том одоо өөрчлөлт аваад тийм магадгүй шинэ ажилд орж байгаа ч юм уу, мэргэжлээ сольж байгаа ч юм уу, аль эсвэл ямар нэгэн чухал шалгалт өгж байгаа ч юм уу, ингэж байгаа тохиолдолд одоо тэрнээс гарч ирэх тэр өөрчлөлтөөс ерөөсө битгий өөрчлөлтөөс ерөөсө битгий таны бүр ингээд ой тооны чинь хамгийн цаа талд нь их гүндэн та өөрөө ч мэдэлгүйгээр энэ шин зүйлийг эхлүүлчихээр зэрэг тэнцэнээс ирэх өөрчлөлтөөс жоохон айгаад байна гэж гарч ирээд шүү. Тэгэхээр айвал бүү хийвэл бүү гэдэг шиг угаасаа та нэгэнд хийхийг одоо зорчгосон хийхээр одоо шийдчихсэн байгаа гэж гарч ирээд байгаа хгүй. Тэгэхээр нэгэнд юмаа хийж байгаа юм чинь ерөөсөө л яг өөртөө ихтэй байгаа л айгүй тийм одоо нөгөө нэг бух шиг бай гэдэг шүү дээ. Нэг юм улаан туг харсан бух яаж тэр улаан туг руу зүтгэдэг вэ? Яг тэрэн шиг жоохон дайраад өөрийгөө дайчлаад ерөөсөө жоохон түнэлээр харах гэж байдаг шүү дээ. Яг нэг юмдаа фокуслаад яг тийм байх гэж хичээх хэрэгтэй. Тэгхийн бол ажил карьерийн талбар дээр ямар ч байсан нэг юм хийхийг хүсэж исэн зүйл нь ямар ч байсан бүтээд байгаа. Тэ нэг юм хамтрал бол бүтээд байгаа гэж харагдаж байна. Энэ нь бас виз хүссэн хүмүүс байгаа бол визнийх нь хариу бол эрэг гарах боломжтой байна гэж гарч ирж байна 5 дугаар сард. Тэгээд одоо шинэ ажилд орох шалгалт өгөх мөх эдгээр бүгдээрээ айгуу эвтэйхэн айгуу гоё сайхан болоод ингээ бүтээд ингээд явчих боломжтой байгаа да. Гол нь та өөртөө садаа болох гэдэг юм шүү. Тэрийгээ өөрөө зохицуулаарай. Сэтгэл санаагаа өөрөө удирдаад залаарай гэж гарч ирж шүү. За энэ бол ажил карьер байлаа.
За би санхүү дээр нэг жоохон нэмэлт мэдээлэл авч өгье. Сая болол ерөөсөө санхүүгийн талаар мэдээлэл гарч ирээгүй, зүгээр ажил гарч ирсэн учраас санхүү дээр нэг мэдээлэл авчи. Санхүү дээр дахиад хоёрын аяг гарч ирж байна. За окей. За тэгээд байсан. Тэр манайхан гайхалтай ч та. За дахиад нэг хүзэр татъя. За тэгээд 6-гийн сэлэн буруу харж гарч ирж байна. Санхүүгийн талбар дээр болохоор зэрэг хэдүүлээ ерөнхийдөө болол нь шүү дээ, одоогийн чинь санхүүгийн байдал нэг их өөрчлөгдөхгүй заяа. Одоо олж байгаа шиг орлоо. Хэрвээ амар хэцүү асуудалд унтсан хүмүүс байгаа бол одоо үр ширмэрэнд орсон хүмүүс байгаа бол за би тэрнээр нэмэлт мэдээлэл авч өгье. Үр ширмийн асуудал байгаа бол тэр нь бас нэг тийшээгээ ямар ч үсэн хөдөлгөөнд орж эхэлнэ гэж харагдаж байна. Тэгэхээр та хэдэн маань хувьд энэ санхүүгийн талбар дээр энэ шинэ хамтрал өөрөө айгүй тийм эерэг одоо гэрэл болж орж ирж байгаа гэж харагдаж байгаа байхгүй үү? Ингээд санхүүгийн талбарыг илүү ингээд сайжруулах, санхүүгийн талбарыг илүү одоо гэрэл гэгээтэй зөв урсгалтай болоход бол энэ хамтрал айгүй том үүрэг гүйцэтгэн. Гэхдээ энэ нь болохоор зэрэг 5 дугаар сард шууд утгаараа ингээд амар их мөнгө орж ирээл ч юм уу тэгэж мэддэхгүй байж магадгүй. Гэхдээ энэ нь удаандаа танд одоо санхүүгийн талбар дээр ч ялцчгүй маш ээлтэй зүйл байх болно тий. Тэгэхээр энэ донд ялцчгүй нэг юм одоо хамтрагчтай болох гэдэг нэг тийм хичээлээ хамт хийдэг хүүхэд ч юм уу тий, аль эсвэл нэг юм найз ч юм уу, эсвэл бизнесийн түнш ч юм уу, эсвэл ажил дээрээ нэг юм илүү сайн хин нэгэнтэй илүү харилцаа сайжруулдаг ч юм уу. Ингэх тэгээд энэ хүнээсээ бас юм ментор энэ төр жоохон ментор шиг тий зөвлөгөө мөвлөгөө авах ч юм уу тий, тиймэрхүү юм нэлээд болж магадгүй. Энэ нь таны одоо санхүүгийн талбарыг айгу сайжруулж өгнө. Тэгээ надад одоо энэ хоёр хүзэр болохоор зэрэг юм өвлөөр дүрслэгдсэн. Тэгээд энэ саан буюу нарны хүзэр маань болохоор зэрэг мэдээж хэрэг зунаар дүрслэгдсэн байдаг. Нарны хүзэр учраас тэнгуут яг ингээд таны хувьд ийм гаццсан байсан тий одоо яг нэг орлогоороо л ингээ амар удаан явцсан байгаа даа ч юм уу тий. Тэр нэг юм хөлдсөн газрыг гисгэж өгж байгаа гэж харагдаж байгаа хгүй. Тэгэхээр одоо өөр шир байлаа гэж ботход өрөөнийх амар олигтой ингээд нөгөө доошлуулж чадахгүй байгаад байсан бол одоо нэг газар ингээ хөлтцсэн байгаад гэсэн үг шүү дээ. Тэр мэрийг чи ингээ айгуу тийм гисгэж өгөх энерги 5 дугаар сард орж ирж байгаа. Тэгэхээр энэ нь удаан хугацаанд та өөрөө бас сайн анхаарлаа төвлөрүүлээд энэ дээр ингээ юу яагаад хичээл зүтгэлээ гаргаад ингээд явах юм бол энэ талбар чи хамаагүй сайжрах боломжтой байгаа. Яг одоогоор болохоор зэрэг яг 5 дугаар сард яг нэг тийм яг санхүүгийн талбар дээр бодит те амар мэдэгдэхүйц том өөрчлөлт болд орж ирэхгүй санхүүгийн алдагдалт ч орохгүй, санхүүгийн амар том одоо ололт амжилт ч гэсэндээ олоод шалахгүй боловч ерөнхийдөө нэг юм гисгээлтийн үе дээр явж байгаа. Гаццсан байсан зүйл ингээ гисгээгдэж байгаа. Тэгэхээр юм хум зарах зарч чадахгүй матахгүй байгаад байсан бол бас тэрэн дээр ч ингээ нэг юм гисгээх нэрэг энэ шинэ хамтрал, шинэ гэрээ мэрээ тэр юмнаас ч орж ирэх гээд байгаа шүү гэж сахиусууд нь харуулж ийн л та. За одоо хэдүүлээ болохоор зэрэг хүн хоорондын харилцаараа орцгоё. За би жоохон хурдан яриад өнөөдөр хүн хоорондын харилцаан дээр дахиад дурлал тосоод хүзэр маань буруу харж гарч ирлээ. За хүн хоорондын харилцаан дээр камер маань хөдөлж байна. За тэрийг нь бас санаад авчи. Санчи те. За яаж энийг хөдлөхгүй байх вэ? За жоохон ингээд. Гэ болж гинөө. За одоо хөдлөхгүй авчиртай. Нэгдүгээр группийн маань хүн хоорондын харилцаан дээр мэдээлэл өгнө сахиусуудаа. За 10-ын зоос буруу орж гарч ирж байна. За дахиад 4-ийн сэлэм 6-гийн сэлэм 2 маа. За энэ хоёрыг салгая. Тэгэхгүй бол салж өгөхгүй байгаа даа. Салгаа дахиад шинээр татъя. Айгуу тийм нэг санхүүгийн чинь талбартай амар ойролцоо юмнууд гарч ирээд байгаа байхгүй. Тэгэхээр энэчнээс юу гэж надад ойлгогдож байна вэ гэхээр зэрэг хүн хоорондын харилцаа чинь санхүүгийн талбар руу чинь жоохон хайлж ороод байгаа гэж харагдаж байна шүү. Хайлж ороод байгаа гэж харагдаж байна. За энэ дээр би Oracle хүзэр татъя. Санхүүгийн талбарт чинь ингээ хүн хоорондын харилцаа чинь өөрөө ингээд амар онцгүй байгаа тахлаар
онцгой жоох одоо ийм жоох асуудалтай ч юм уу те тийм байгаа тахлаар зэрэг санхүүгийн талбар руугаа бас амар нөлөөлөд байдаг гэж орж ирж байна. За alignment, you can do hard things. За тийм байна. Тэгэхээр яалтчгүй за 5 дугаар сарын сорилт болохоор зэрэг хүн хоорондын харилцааны талбар дээр бол гарч ирж байгаа гэж харагдаж байна манайхаа. Гэр бүлийнхэнтэйгээ жоохон ам мөрөх, гэр бүлийнхэнтэйгээ жоохон асуудал үүсэх магадлалтай байгаа харагдаж байна. Ялангуяа жоохон настай хүмүүстэй ээж аав тэ эсвэл эмээ өвгөтэйгөө ч юм уу нэг жоохон маргалдах ч юм уу эсвэл заавал маргалдаад авч явахдаа одоо санал зөрөлдөх тэ тэр хүмүүсийн хүсэж байгаа юм нэг өөр, таны хүсэж байгаа юм нэг өөр байгаад байна. За тэгээ сахиусууд нь энэ дээр нь юу гэж зөвлөж байгаа вэ гэхлээр зэрэг энэ ээж аавтайгаа эсвэл их жахтай эсвэл нэг юм танаас ахмад хүмүүс байгаа шүү дээ. Энэ хүмүүстэй ерөнхийдөө уулзраа олохын тулд та өөрийнхөө талд нэлээд сайн зогсох хэрэгтэй байна гэж гарч ирж байна. Тэгэд яг нэг юм хэцүү яриа мараа хийх шаардлага байгаа бол тэрийгэ хий. Тэг хүмүүс нөгөөнийг одоо үгүй би ийм юм бодоод ингэж яваад амаа гэдгийг хэлэх эсвэл одоо хэл хязгаараа зурах те эсвэл ингээд та юу ч хэлсэн би бол өөрөөхөө ингээд юмнуудаа хийгээд явнаа гэдгийг хэлэх ч юм уу нэг тиймэрхүү юм бол яг хийгдэх ёстой байгаа харагдаж байна 5 дугаар сард. Тэгэхгүй бол энэ маань эргээд таны одоо энэ гэр бүлийнхэнтэйгээ ялангуяа ахмадуудтайгаа уулзраа олохгүй байгаад ихлээр санхүү ажил карьерчин талбар руу энэ энерги чи хальж орчод байдаг. Уусаа энерги гэдэг зүйл чи ерөөсөө л ингээд дандаа бие биентэйгээ хоорондоо холбоотой байдаг те юм болгон юм тустай байдаггүй. Тэгээ нэг юм нь болохоо байхаар зэрэг одоо чакраны системээр ярьдаг шиг те нэг хүрдэн л ингээд жоохон тэнцвэргүй байхлаар зэрэг нөгөө хүрдүүдтэй тодорхой хэмжээнд нөлөөлөд байдаг. Яг тийм юм айгүй их яваад байгаа гэж харагдаж байна. Тийм учраас та хэд маань өөртөөхөө зүгээс бас яг одоо хүмүүст хэлэх ёстой юмнуудаа ялангуяа ахмадуудтай өөрийгөө ойлгуулах ёстой юмнуудаа хийгээд явах хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. За ахмадуудынхаа зүгээс юу гэж бодоод байгаа юм болоо тэрийг нь хэлээд өгөөч. Ахмадуудынхаа зүгээс тийм өөрийг нь яг хүүхэд гэж хараад байгаа хгүй ингээд амар жижигхэн бэбигээр таныг бүр ингээм амар бэбигээр та хэдэн настай ч болж болно. Бүр 50 60 нас хүрсэн ч гэсэндээ ээж аавынхаа хувьд бол хүүхэд нь хിവэрэ байдаг. Тэг яг таныг ингээ нэг юм жоохон хүүхэд нэг тийм юугүй гэж хараад байна. Ийм чиглэлгүй те энэ хүүхэд ингээд юу хийгээд яваад байгаагаа өөрөө ерөөсөө мэддэггүй. Тийм учраас бид нэр ингээд зааж өгөх ёстой, зааварлаж өгөх ёстой. Тэгэхгүй бол хүүхэд маань баларна гэсэн нэг юм одоо жоохон буруугаар ботсон л юм хайрын илэрлэл яваад байгаа байхгүй. За таны зүгээс болохоор зэрэг юу н одоо яах ёстой юм болоо? Таны зүгээс болохоор зэрэг юу яаж ийн манайхаа хүзэр гарч ирэхгүй жоохон зуураад байна. Тэгэхээр та хэд маань өөртөө энэ хүмүүстэйгээ ойлголцоос өөрийгөө ойлгуулахаас айгаад байгаа юм уу? Аль эсвэл нэг юм жоохон юу яагаад байгаа хойш нь өөрийгөө татаад байгаа гэж харагдаж байна. За тэгээд хэдүүлээ юу яагаад байна? Ахмадуудтайгаа ер нь ингээд за гэр бүлийнхэнтэйгээ харилцахтаа өөрөө нэг юм айгуу тийм дургу байгаад байна. Өөрөө харилцах айгуу дургу зүгээр жоохон зүхтаах маягтай байгаад байгаа гэж харагдаж байна. Нүүр тулаад асуудлаа шийдэх биш зүгээр зүхтаагаад тэ эсвэл нэг юм амын дагуулад нэг тэгээд байгаа. Тэрнээс чинь болоод улам их төөрөгдлөөсэй байгаа шүү. Улам нөгөө хүмүүс чинь таныг жоохон хөвчөг байна. Юугаач мэдгүй тэ ингээ буруу зүрх юм хийх гээд байна ингээ санаан зовоод айгаад байна гэсэн үг. Ахмадууд нь. Тэгэхээр таны зүгээс ингээд би ер нь олвол те өөрөө одоо ингээд зөвцсөн ч бай буруутсан ч бай би өөрөө юмнуудаа хийгээд явнаа гэдгээ нэгдүгээрт ингээд илэрхийлж болно. Амын яриагаар илэрхийлж болно. Гэтэ тэрнээс ч илүүгээр нөгөө энергиэрээ хүмүүстэй хамгийн их харилцдаг байхгүй. Тэгэхээр яг тийм байдлаар би ч ингээд том хүн болцсон. Тэгээ би ингээд бие даагаад мундаг байж чаднаа. Би ч гэсэндээ тантай адилхан юм элдер буюу одоо мундаг оюун ухаантай санаатай байж чаддгаа гэдгээ энергиэрээ бас илэрхийлэх хэрэгтэй байгаа. Тэхийн тулд та өөртөө итгэх хэрэгтэй гэсэн үг байхгүй. Нөгөө яг төрөний одоо би ажил карьерийн талбар дээр та дэг юу яагаад байна гэсэн шүү дээ. Өөртөө эргэлзээд байсан шүү дээ. Тэрийг чинь одоо тэр өөртөө эргэлзээд байгаа байдлыг чинь энэ ахмадууд ч олж харчаад байгаа байхгүй. Тэгээд ингээд за энэ хүүхэд маань ингээд өөртөө эргэлзээд байгаа юм байна гэдгийг энергиэр нь чинь мэдрээд за энэ хүүхдэд би ингээд замчилж өгөх хэрэгтэй, зааварчлах хэрэгтэй гээл таныг ингээд бүүцэлээд байна гэсэн. Тэгэхээр энэний яг зөв одоо шийдэл нь юу вэ гэхэлэр зэрэг ерөөсөө л
би өөрийгөө мэдчихээн те би өөртөө итгэлтэй би ямар ч байсан зөвцсөн ч байсан буруутсан ч байсан гэсэн хувь заяанда өөрөө эзэн болоод би өөрөө шийдвэрээ гаргаад явнаа гэдгээ энергиэрээ өөрөө авч явах хэрэгтэй. Тэнгууд гэр бүлийнхэн чинь таны дотны хүмүүс учраас танд хайртай хүмүүс учраас ингээд энийг чинь бас ойлгоод зай тавьж өгнө гэсэн үг. Яг ийм үйл явц 5 дугаар сард болох шаардлагатай байна. Тэгэхгүй бол хамгийн гол нь сахиусууд чи яагаад яг энэ удаад ингээд энэ асуудлыг ингэж гаргаж ирээд байгаа вэ гэхлээр эн чинь өөрөө эргээд таны тэр хүсэж мөрөөдөд байгаа ажил карьертэй тэр сурлаг хөдөлмөртэй тэр юмтай чинь холбоотой учраас яг энэ сар таныг ингээд энийгээ засчаасаа гэж хүсэж байгаа аахгүй юу? Тэгэхээр бяцхан өөрийнхөө зүгээр дотор энерги дотроо зүгээр дотоод нэг юм өөрчлөлт хийгээд та нэг амар ингээл олон юм яриад авах шаардлага байхгүй. Зүгээр та яг хүн өөрийгөө мэдээл ингээл өөрийгөө авч явж байгаагаас шууд харагддаг. Тэгээ тэрийгээ яг гэрийнхэнтэй харуулах хэрэгтэй байна. Энэ бас айгүй чухал зүйл шүү. Энэ чинь эргээ таны бусад амьдралын талбарлууд руу чинь ингээд нөлөөлөд байдаг шүү гэдэг сахиусууд нь сануулад байна. За одоо болохоор зэрэг хүн хоорондын харилцааг нэ таны өөртөө харилцаа хувь хүний хөгжил талаас ямар байхыг харцгаая. Хангд маань буруурж гарч ирсэн. За Nine of Cups түрүүний маань хүзэр буруу хараа гараад ирлээ. За Five of Cups. За Nine of Cups дээр би нэг тодруулга авъя. Тодруулга өгөөрэй бүсудаа. Justice үзэр буруу гарч ирсэн байна. За хувь хүний талбар дээр болохоор зэрэг хэдүүлээ. За ямар ч байсан ингээд нэг юм юу байдлаас гацаа байдлаас гарч байгаа нэг юм дундын байдлаас гарч байгаа гэж харагдаж байна. Гэхдээ ингийн тулд биш үү те 5 дугаар сард та энэсээ гарах бүрэн боломжтой. Гэхдээ өөрөө нэлийн хичээх хэрэгтэй байгаа шүү гэж сануулж байна. Өөрөө та сонгох хэрэгтэй. Энэ зүйлээс ийм нэг юм хоёрын хооронд гурвын дунд те хаашаач хөдлөхгүй байгаад байдаг энэ зүйлээсээ би өөрөө гарнаа гэдэг сонголтыг зайлшгүй гаргах шаардлагатай байгаа гэж харагдаж байна. Тэгээ та өөрөө энэ сонголтоо хийгээд тэгэнгუთ чи яалтчгүй ингээ өөрөө ирэхгүй та янз бүрийн юм хиймээр санагдаад те ингээл нэг юм өөртөө гутраал ингээл гэртээ суугаад авах биш эсвэл хийдэг юм аа хийгээд авах биш арай нэг өөр юм оролдож үзмээр санагдаад ингэнэ. Тэгэд таныг болохоор сахиусууд чинь тэгж хэлж байгаа хгүй ингээд одоо сэтгэл санаа чинь дээртгийг бити хүлээгээд сэтгэл санаа чинь дээртгийг бити хүлээгээд өөрөө эннийхээ эзэн болоод өөрийнхөө сэтгэл санааныхаа эзэн болоод яавал би сэтгэл хөдлөлөө өөрөө захирах вэ гэдэг дээр анхаарлаа хандуулаа. Тэ сэтгэл чинь зүгээр болохыг ингээ хүлээгээл байгаад хам бол тэ хизээ нэг өдөр нэг ингээд би гоё сайхан юм хийх хүсэлтэй болох нь гэд хүлээгээд хөвтөдөх юм бол ерөөсөө энэ зүйл чинь болохгүй. Энэ өдөр чи ирэхгүй гэдэг аахгүй. Тэгэхээр таныг яг тэгж байгаа ингээд өөртөө итгэх итгэл тэ тэр юмыг эхний ээлжинд зүгээр баг худлаа дүрсгээд ч хамаагүй ингээд яваад үзээ. Тэгээ өөрийгөө яг одоо бол жоохон өсдөх хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Ер нь бол нэг юм жоохон өөрийгөө чирэх хэрэгтэй байгаа гэж харагдаж байна. Яг гэвэл 5 дугаар сард маш олон эерэг зүйлсүүд орж ирж байгаа. Тэгээ таныг ерөөсөө өөртөө л яг садаа болох гэж магадгүй өөртөө садаа болохгүй байгаасаа гэж хүсэж байна. Тэгэхээр таад маань айгүй тийм proactive байх хэрэгтэй те өөрөө итвэх санаачлагтай байх хэрэгтэй шүү. Ер нь л нэг юм удирдлагыг жоохон гартаа авахыг хичээгээрэй. Тэгж чадах юм бол энэ нэг юм жоохон сэтгэл готрах гад байдаг те жоохон гонигтай байгаад байгаа ч юм уу эсвэл энерги хүрэлцэхгүй байгаа ч юм уу эннээсээ гарах боломжтой болно. Тэгэхгүй ингээд хизээ энерги маань сайжрах нүгэ хүлээгээд тах юм бол тэр өдөр ирэхгүй. За тэгээ сүүлийн мессеж Bath-ын гарч ирсэн байна. Travel movement transportation. За тэр тий ялцчгүй таад маань хэрвээ ямар нэгэн аяллаар явахыг хүсэж байгаа бол зэхэд байгаа бол тэр аяллаараа яваарай. 5 дугаар сард бас виз хүсгэд маш таатай байх болно. За тэгээд ерөнхийдөө нэг юм нэг аяллаа бэлтгэл хийх, аяллаа төлөвлөгөө хийх, билет авах тиймэрхүү юмд бол ялцчгүй маш сайн байх болно. Тэрийг айхгүйгээр хийгээрэй гэж сануулж байна. За тэгээд мөн дээрээс нь энэ нь энергиэрээ одоо энерги талаасаа юу гэж тайлбарлагдах вэ гэхлээр зэрэг хэдүүлээ хэрвээ та нэг юм шин юм хиймээр санагдаад байгаа бол те нэг юм шин аян замлаар ямар санагдаад байгаа бол тэрүүгээрээ яваа. Бэлэн биш байсан ч гэсэндээ яваа. Бэлэн биш юм шиг санагдсан ч гэсэндээ яваа.
гэдэг одоо мессежийг бол 2-2 хүзрээр гаргаж ирж шүү манайхаа. Тэгээд дээрэс нь түрүүн бас 8-ын саваа гарч ирсэн. 8-ын саваа болохоор зэрэг бас одоо агаараа аяллыг илэрхийлдэг байхгүй. Тийм тэгэхээр ерөнхийдөө аяллаар явхад бол маш таатай ийм сар болж байгаа гэж харагдаж байна. За ингээд та бүхний маань 5 дугаар сарын ерөнхий төлөв байдал бол ингээд дуслаа. За би одоо нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг хідүүлээ. За таны амьдралд орж ирж байгаа энэ ивэлүүд те боломжууд юу байгаа вэ гэдгийг илүү нарийнаар харъя. Ямар ч үсэн нэг юм шинэ боломж, шинэ юмнууд амар орж ирэх гээд байгаа. Заримын хувьд шинэ хүмүүс хүртэл орж ирэх гээд байгаа гэсэн. Тэгэхээр яг тэрнийхэн талбар дээр нь би мэдээлэл авч өгөх болно. За мөн дээрээс нь уламжлалт ёсоор 5 дугаар сарда хийхээс зайлсхийх зүйлс тэгээ болгоомжлох зүйлс. За мөн дээрээс нь таны амьдралд орж ирж байгаа цоо шинэ сюрприз юу байх вэ гэдгийг харж өгөх болно. За тэгээд синглчүүдтэй бас харийнхан уншлагыг бол хийж өгөх болно. За энэ бол нэгдүгээр групп ихний маань нэмэлт уншлага байгаа. Нийлэлт уншлага маань үгээр дуслаа. Та хэдтэй 5 дугаар сард томоос том амжилтыг хүсье. Тэгээд үлээ дараах бичлэгүүлсаа бүгдээрээ баяртай. За 2 дугаар группийн маань уншлагатай тавтай морил та бүхнийхээ 2026 оны 5 дугаар сарын мэргийг хийж өгөхөд бэлэн болсон байна. За та бүхний маань сонгосон хүзэр болохоор зэрэг энэ эвгүй хүмүүс хүзэр байгаа. Хүзрийн маань гол мессеж нь болохоор зэрэг удаан бөгөөд тогтвортой. За тэгээ мессеж нь юу гэж байгаа гэхээр зэрэг patience буюу за төвчээртэй бөгөөд тууштай байдал бол таны түлхүүр юм шүү гэсэн хүзэр гарч ирсэн байна. 25 дугаартай. Энэ хүзэр биш тэ энэ дугаар нь надад 2 5 гэдэг хүзэр маань ингээ нуруугаа харцсан юм шиг хэлбэртэй байдаг. Тэр нь амар нүдэнд туслаа. Тийм тэгэхээр биш тэ 2 дугаар группийнхний маань хувьд 5 дугаар сар бол яг мэдээж хэрэг 1-р нэг юм одоо марафон шиг сар байна гэж би тайлбарлая л да. Марафон шиг сар байх болно. Юмнуудаа хийгээл ингээл өөрийгөө нэлээн одоо зориулах ямарваа нэгэн зүйлд өөрийгөө нэлээн зориулах сар байна. Ажилдаа ч юм уу те эсвэл хин нэгэн хүнд ч юм уу эсвэл ямар нэгэн эхлүүлсэн төсөлтөө ч юм уу те ингээд эсвэл гэр орондоо ч юм ингээ ямар нэгэн зүйлд өөрийгөө одоо зориулж байгаа. Тэгээд нэг юм энерги дуусгахгүйгээр, энерги шатаахгүйгээр хідүүлээ ямар нэгэн зорилгын төлөө нэлээн тэмүүлэн явж байгаа энергитэй байх болно гэж харагдаж байна. За, тариа хүзрнөөсөө мэдээлэл авъя. 2 дугаар группийнхний маань 5 дугаар сар ямар байх вэ? Эхлээ зүгээр ерөнхийг нь харъя. Ерөнхий төлөв байдлыг харъя. Ерөнхий зүгээр эрчим энергийг авъя. За, одоо мөн гарч ирлээ. Сарны хүзэр. Окей. Child of Swords. За. За тий Hanged One. За 2 ширхэг сарны зурагтай хүзэр гарч ирсэн. За тийм 5 дугаар сар биш тээ хідүүлээ өөрийгөө амар тийм хөндлөнгөөс ажиглаж байгаа сар болж ингэж гарч ирэх амар сонио. Таад маань ингээд өөрийгөө нилээн юм хөндлөнгөөс ажиглана. Одоо бүр хитрхийн ингээл юмыг жижигээр хараад байх биш нилээн томоор харж эхэлнэ. Ер нь таны ертөнцийг үзэх үзэл ч юм уу те таны амьдралаа харах одоо тэр хаарц таны өөрийгөө дүгндэг тэр байдал тэр зүйлд ямар нэгэн өөрчлөлт орж байгаа гэж харагдаж байна. Тэгээд ингээд таны харах хаарц хамгийн юмнууд ингээд өөрчлөгдөөд ингэснээр та юмыг ингээм амар том зургаар нь хараад тэгээ буцаад нэг юм хүүхэд шиг болж байгаа гэх юм уу? Хүүхэд шиг болж байгаа. Одоо ингээд хүүхдийн ертөнц ямар байдаг вэ гэхээр зэрэг ингээд юм болгон шин байдаг шүү дээ. Гол нь тэр юм болгон шин байдаг. Тийм учраас цаг хугацаа хүртэл илүү удаан. Тийм учраас юмс ингээд айгу тийм шин соргог, содон тийм байдаг. Тэгэхээр яг таны хувьд энергийн өөрчлөлт нэлээд орж байгаа гэж харагдаж байна. Тэгээ энэ энергийг би ер нь 4-р сард бас амар мэдрээдсэн байхгүй ингээд нэг тийм том өөрчлөлт орох гээд байгаа юм шиг те нэг том ямар нэгэн зүйл ингээл амар өөр болох гээд байгаа юм шиг санагдаадсан. Тэгсэн чинь бас Плуто буюу нөө Тэнгэрийн ван гараг маань эхний орд руу 4 сарын 26 шилжиж орж байгаа юм лээ. Бараг өнөөдөр чинь 4 сарын 26 байхаа. Миний одоо би бичиж байгаа цаг хугацаа маань 4 сарын 26 байгаа. Тэгээд ингээд тэрнээс болоод ч юм уу те ер нь л ингээд таны хувьд амьдралаа амар өмнөхөөсөө өөрөөр харж байгаа. Тэгээд ингээд юу яхаа болж чинь юмд нэг юм яарч твтгэ болж байгаа гэж харагдаад байна.
юм нь ингээл яараал твдэл за би одоо өнөөдөр тэхгүй бол болохгүй маргааш ингэхгүй бол болохгүй гээл те ингээл дандаа нэг юм цагтаа уралдаал альсвал ингээл хүмүүстэй ингээл өөрөө мэдлгөө далд хумсраараа ингээл уралдаал өрсөлдөөл ингээд нэг тиймэрхүү юмнасаа нэлээд салж байгаа. Тэгээ буцаад ингээд нэг юм хүүхчиг болоод юмсыг амир тийм шин нүдээр ингээд харж байгаа гэж орж ирээд байна л да. Маш сонирхолтой. За энэ нь юунаас улбаатай өөрчлөлт ингэж орж ирж байгаа юм болоо. Seven of Pentacles бүр орж гарч ирж байна. Таад маань тэгснэ 3 сэлэм. Тийм таад маань сайхан ингээд нэг л нэг юм ингээд санснаар ч бүтэж өгөхгүй ч байгаа ч юм уу те эсвэл заримынхын хувьд бол бүр одоо салалт малалт бас сайхан босон байж болшоо харагдаж байна л да 3 сэлэм гараад ирсэн. Тэгээ хин нэгэнд амар гомдсон ч юм уу хин нэгнээс болоод амар шаналсан те эсвэл ингээд зүгээр өөртөө амар гутарсан ч юм уу нэг тиймэрхүү энергинд бол явж ийн л да. Тэгээд яг таны ингээд за энэ бол угаасаа л ингээд болж л таараа угаасаа ингээд болох ёстой доо гэд ботцсон байсан юм чинь генет ингээд амар өөрөөр эргэцсэн байгаа харагдаж байгаа хгүй шал буруу болцсон тий одоо энэ хүн миний итгэлийг дандаа гэж ботсон чинь юу бүр шал тэрнээс тис хөндлөн юм хийцээ авч исэн ч юм уу эсвэл энэ ажил ингээд яг болондоо гэж ботцсон байсан чинь гинт амар тийм өөрчлөлт ороод тий ингэсэн ч юм уу нэг тиймэрхүү ингээд ямар ч үсэн таны санснаар ямар нэгэн зүйл болоогүй гэж гарч ирж байна. Тэгэд энэ үйл явц ерөнхийдөө таны дотор нэлээд юм дотоод хувьсал хийгээд тэгээ тэрнийхээ яг үр дүнгийн одоо 5 дугаар сард мэдэрнэ гэж харагдаж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор юу вэ гэхээр саний хэлсэнчлэн та юмыг амар томоор харж гин юмыг юм бүтэн зургаар нь харж гин. Тэгэхгүй зүгээр л ингээл нэг юм өдөр тутмынхаа юмд ингээл бүр төртөл яваад ах биш те яг арай жоохон холоос өөрийгөө ингээд ажиглаж харж байгаа гэсэн байхгүй. За би ер нь яг юу хийгээд яваад байгаа юм. Тэгээ миний хийж байгаа юм ер нь яг зөв юм уу буруу юм уу би зөв замаараа явж гинэ үгүй юу те гэдэг ч юм ингээд нэг тиймэрхүү юмнуудаа амар тодоор ингээд хараад тэгээд таны бүр ингээд дотор ч л нэлээд тийм том өөрчлөлт орж байгаа л тийм энерги ирчимшээс харагдаад байна. Тэ та ер нь л ингээд 5 дугаар сард юмыг амар өөрөөр хардаг болно. Одоо би энийг яг яаж ийм энергийн нөгөө өөрчлөлт болохоор зэрэг тайлбарлах жоох надад хэцүү л байгаад байна л да. Гэтэ яг юмыг амар өөрөөр харж ийн, томоор харж ийн, өөрийгөө хөндлөнгөөс ажиглаж ийн. Заяа би ингээд хүнтэй харилцахтаа ингээд идэм байна. Би ийм юмны төлөө ингээд яваад исэн чинь ийм учиртай байсан юм байна тий. Гэдэг ч юм ингээ өөртөө ингээ амар сайн холоос юм дүгнэлт шинжилгээ хийж өөрийгөө ингээ амар сайн ажиглаж чадчихаа. За ажил карьер одоо л хэдүүлээ илүү гүнзгий мэдээлэл рүү ороод явъя. Ажил карьерийн талбар дээр ямар өөрчлөлтүүд ирж байгаа 5 дугаар сард юу тохиох вэ? The Star. За 10 аяг. Elder of Cups. Буруу харж гарч ирсэн. За Elder of Cups дээр нэг тодруулга авъя. Child of Wands буруу харж гарч ирсэн. За ажил карьерийн салбар дээр айгу том өөрчлөлт ирж байна амнаа. Таад маань бас л яг энэ хараа ингээд яг одоо гадаад ертөнд дээр те ингээл амар том юм болоод мангар том өөрчлөлтүүд гараал те одоо шинэ ажилд ороод гэдэг ч юм уу эсвэл ингээл нэг тэгээд байгаа юм алга заяа. Тэгсэн хэрнээ таны дотроос амар том өөрчлөлтүүд явагдаж байгаагаас улбалаа таны ажил карьер болон сорлог хөдөлмөр дээр гарч байгаа зан тэгээд тэрийг өөрөө харах үзэл ажлын байран дээр хамт олон дундаа өөрийгөө мэдрэх тэр мэдрэмж зэрэг тис өөр болж байгаа харагдаж байна. Та яг ийм өөрийнхөө орон зайг олж харж байна. Одоо энэ Star хүзэр агаад энэ болохоор яхаа итгэл найдрын хүзэр ахгүй айгу гоё хүзэрлэлтөө итгэл найдвар төрж гин тэ ингээл өөрийнхөө зөв чиглэлийг ингээл барьж авч байгаа гэдэг ийм гоё мессежнуудыг Star буюу энэ одны хүзэр маань өгүүлдэг. Гэхдээ энэчнээс надад яг зөвхөн энэ хүзрөөс гарч ирж байгаа, тодорч гарч ирж байгаа нь болохоор зэрэг мэдээж хэрэг та хэдийн харж байгаачлан энэ од нь ингээд гялалцаад байгааз энэ од нь та өөрөө байгаа байхгүй. Тэгээ та өөрийгөө ингээ олны дунд яаж тодордог вэ? Миний авиас бэлэг юу вэ? Миний одоо энергийн
хэлбэлцэл яг юу вэ? Тэ би ингээд хамт олон дундаа яг ямар энергийг ингэж авчирч өгдөг вэ? Тэ миний эзлэх байр суурь юу вэ гэдгийг таад маань өөртөө бүр ингээд амар холоос маш тод том руу харж байна. Тэгээд энэ нь болохоор зэрэг таныг би яг байх ёстой газараа байгаа юм байна. Би яг хийх ёстой юм хийгээд явж байгаа юм байна. Би юунаас ч хоцроогүй юм байна. Би юунаас ч одоо дутаагүй юм байна гэдгийг чинь мэдрүүлэх болно. Ten of Cups 10 аяга бол яг юм жинхэнэ аз жаргалын энерги гэхгүй юу. Тэгэхээр таад маань яг энэ хийж байгаа ажил, хамтарч ажиллаж байгаа хүмүүс, хамтарч сурж байгаа хүмүүс, багш одоо юу ч үгүй дарагт сэрэг хийж байгаа ажил тэрнээсээ ингээд маш их юм таашаалыг авч байна. Маш их аз жаргалыг мэдэрч байна. Би үнэхээр яг хийх ёстой юм хийгээд явж байгаа. Би үнэхээр яг хийх ёстой одоо ажлуудаа ингээд үнэхээр чатгаараа ингээд өдөр тутамдаа эмгэн хумсчил ингээд хийгээд явж байгаа юм байна. Би одоо хичнээн та өөрөө тэгж бодож болно заяа. Би ингээд аим гоц авьяасгүй гэж маш олон хүмүүс боддог. Гэтэл яг үнэндээ тань шиг та нэгч байхгүй. Та бол яг хорвоод цор ганц юм баггүй юу? Яг тэрийгэ үнэхээр маш тод товруунаар мэдэрч байгаа гэж харагдаж энэ нь бол надад баг худалч үнсний сэрэлт юм шиг мэдрэмжийг бол надад өгч байна. Тэгээд ажил карьерийн талбар дээр энэ нь гарч ирж байгаа гэдэг нь болохоор зэрэг энэ нь эргээд хитрхи нэг юм амар хийсвэр мэдрэмж биш, яг одоо байгаа амьдралдаа ийм дүгнэлт хийж байгаа байхгүй. Одоо байгаа зүйлстэй ингэж талархаж байгаа. Одоо байгаа зүйлсийгээ ингэж одоо өөрийн болгож өмчөөлж ингэж клейм хийж авч байгаа гэх юм уу те. Би бол ангидаа байх ёстой сурагч юм байна. Би бол компанид байх ёстой ажилчин юм байна. Тэ миний хийж байгаа зүйлс хүмүүст ингэж тусалдаг юм байна гэд тэ тэр нь хичнээн одоо хүмүүсийн хилдгээр гоё ажил, гоё мэрэгжил биш байсан ч гэсэндээ хүн чинь ийм сурж иж ингэж нийгэмч ингээ бүрдээд ингээ коллектив хоорондоо ингэж хамтарч ажилт юм байна гэдэг ч юм уу тэ яг тэр юмаа та өөрөө амар сайн ойлгож байгаа. Тэгэхээр таны дотор л нэг ийм амар том өөрчлөлт гараад байна гэсэн үг шүү. Тэгээ өмнө нь болохоор зэрэг та ингээл нэг юм амар юу байгаад байдгүйсэн баахгүй ингээл одоо нэг юм lost те ингээд төөрөлцсөн. Миний хийж байгаа юм нэг амар хүмүүст тийм амар гоё те одоо үр дүн авчирдггүй ч гэдэм үү. Миний хийж байгаа юм тийм амар гоё биш те. Миний одоо мэрэгжил тийм гоё мэрэгжил биш. Миний манай компани тийм гоё компани биш. Миний офис тийм гоё офис биш энэ төр гэл те. Нэг тиймэрхүү амар их бодооддаг байсан. Тэрнээсээ болоод ингээд ажиллах хүсэл энэ төр ч гэсэндээ багасаад те угаасаа хүн хамгийн голоод хар чинь яаж тэнд байхыг хүсэх юм бэ те. Гэтэл яг тэрэн дээр ч хүртэл ингээд амар том өөрчлөлт орж байгаа гэж харагдаж байна л да. Тэгээд та яг ингээд тэрнээсээ улбалаад нэг өдөр тутамдаа зүгээр амьдрахтаа happy байх болно, аз жаргалтай байх болно те. Ажилдаа явахдаа ингээд төгжрөх, хичээлдээ явахдаа төгжрөх, хичээлдээ явахдаа алхах, те хүнд цүнх өөрөх, лаптопоо чирээд алхах гэд тэр юмнууд танд тийм лайтаа санагдах болно. Нэг тийм амар том хүнд ачаа байхаа болчихно. Автобусанд явхаар лайтаа байдаг гэл хүн болол нэг тиймэрхүү юм байдаг шүү дээ, те боддоо шүү дээ. Яг тэрийгээ ингээд амар тийм өөрөө ирэхгүй хайрлаж чадж байгаа нэг тийм үе рүү орж байгаа гэж харагдаж байна. Маш сонирхолтой манайхаа. Юу болсон юм болоо те. За байж байгаа би бас асууна. За одоо л хэдүүлээ яг мөнгөний талбар дээрх энергийг харъя заяа. Яг мөнгө бүр яг шууд тараа одоо санхүү мөнгө яах вэ? Доорсаад ямар байх вэ хэлж өгнө үү? Cherry төдөр гарч ирсэн. За сүүх тэрэг. Оо гайхалтай. За 6-гийн аяга буруу орж гарч ирсэн байна. За тэгээд Justice үзэр 100 харж гарч ирсэн байна. За мөнгө зүрхний талбар дээр хэдүүлээ айгу юу болж чадчихээн. Нэгдүгээр төв шүү дээ. За үр ширэнд байгаа хүмүүс олол үр шир мөрөө нилээн доошлуулж байна заяа. Доошлуулаа зарим нь бас үр ширээ дарж гин хааж гин байхгүй болгож байна. Гэхдээ ямар ч байсан санхүүгийн талбар дээр нилээн хөдөлгөөн бол орох болно гэж харагдаж байна. Нилээн хөдөлгөөн орно. Таны санхүүгийн чинь бас ер нь
зүгээр одоо энергийн урсгал, энерги талаасаа тий энергийн урсгал нь бас айгүй гоё нээгдэж өгж гин. Надад яг ийм дүр зураг орж ирээд байхгүй чарт хүзэрнөөс сөөхтөр хүзэрнөөс энэ хоёр хавцал ингээ хаагдсан байж бод одоо яг ингээ нээгдэж байгаа тий тэгээ цаанаас ингээ гэрэл мэрэл орж ирж байгаа. Яг тийм энерги харагдаад байхгүй. Тэгэхээр яг тэр маань юу яаж ин заяа. Ингээд нэг юм урсгалчин ингээд гоё нээгдэж өгч гин. Тэрнээс улбалаад ерөнхийдөө орлогын их усөр ер нь тэлхээр байгаа харагдаж байна. Нилээн хөрхөн тэлж өгнө. Тэгээ хэцүү үе дуусгах нь хамгийн гол нь тэр. Тэгэхээр би яагаад өөр шир гэж яриад байгаа гэхээр зэрэг яг тэр ахгүй юу одоо өөр мөрөө дарах ч юм уу те эсвэл ингээд өөр ширээ дарахад асуудалгүй болох ч юм уу нэг юмныхаа ингээд дээр гарч ирж байгаа харагдаж байгаа хгүй. Өмнө нь болохоор зэрэг ингээд одоо өрөндөө баригдаж өглөө гэжсэн бол дээр нь гарчиж байна гэсэн үг те. Тэгэхээр өмнө нь бол ингээд одоо зээл төлөхдөө ингээд хоцроож төлөөд байсан бол одоо бол бараг зээлээ уртчилж төлөх те хүүгийн багсахын тулд ингээд нөгөө нэг уртчилсан төлбөр нэмж сайн хийх мэх ч юм уу тиймэрхүү юм хомнууд байж болно. Нөгөө тээгүүр хитүүлээ санхүүгийн сахилга батаа 5 дугаар сард амар сайжруулж байгаа харагдаж байна. Justice үзэр гарч ирсэн. Яг ингээд нэг юм дүрм журам тавиад те за би 7 хоногт нэг л удаа гаднаас кофе авч уун бусад үед нь тэхгүй ингэхгүй. Тэгээ эсвэл за би ингээд цалингаас одоо 10%-ийн тэгнингийн ингээд яг тэрийгээ бүр ингээд яг хуйлаа болгоод санхүүгийн бүх байдал санхүүгийн сахилга бат сайжирж байгаа. Мөнгөө хоримтлуулж байгаа ч юм уу те. Тэгж байгаа харагдаж байна. Цалингуу зүгээр сурдаг хүүхдүүд маань ч гэсэн ялгаа байхгүй ээж аваасаа авж байгаа мөнгө төгрөгөө ч гэсэн ингээд цааш нь хийж сурч унах те. Нэг тиймэрхүү юмн дээрээ бүр амар сайн анхаарлаа хандуулад санхүүгийн талбар дээр мэдлэг мэдээлэл бас амар сайжирж байгаа гэж орж ирж байна. Одоо татвар матуртай холбоотой мэдээлэл мэдлэг энэ төр орж ирэх те. Тэрнээсээ болоод юм татвартын хөнгөлөлт эдлэх мэдлэг ч юм уу нэг тиймэрхүү юм бас амар болж магадгүй харагдаж байна. За тэгмүүдээ 6-гийн аяг буруу харж гарч ирсэн. За би энэ дээр болохоор зэрэг тодруулга авъя. Өнгөрсөнтэй холбоотой мессеж энэ чэнэс орчих гээд байна л да. Өнгөрсөнтэй холбоотой High Priestess буруу орж гарч ирсэн. Тийм таад маань болохоор зэрэг өнгөрсөн хугацааны юм хүлээж авч чадахгүй байгаад байсан гэж харагдаж байна. Нэг юм хүлээн авах талбар нь тэгээ одоо яг л энэ ахгүй нөгөө хавцлан ингээ хаагдчаад ерөөсөө олигтой мөнгө орчихгүй орж ирсэн гэсэндээ ингээ урсгал нь амар бага тий. Нэг тэгээд исэн бол одоо болохоор зэрэг энерги систем ингээ сайжраад ингээ тэлж өгж байгаа гэж харагдаад байгаа байхгүй. Тийм тэгээд энийг биш тэ мөн л ялгаагүй нөгөө нэг таны дотоод хувьсалтай ч айгу холбоотой гэж харагдаж байна. Энийн шийдлийг надад өгөөч зохиосуудаа шийдлийг өгөөч. Энд дээрээс манай 2 дугаар группийн яг юу сайн бодож авах хэрэгтэй байна лээ. Four Swords жоохон ингээд амсгийж сур гэж байна. Та хэдийн юу мөнгөний урсгал яагаад ингээд жоохон блоклогдсон, жоохон хаалттай байгаад байсан бэ гэхлээр зэрэг хэдүүлээ ерөөсөн амс хийж чаддаггүй төрлийн хүмүүс байсан гэж харагдаж байна. Өмнө нь одоо болохоор зэрэг өөрчлөгдөд байна. Одоо болохоор зэрэг арай өөр болцсон явж байгаа гэж харагдаад байгаа байхгүй. Өмнө нь болохоор зэрэг ингээд ерөөсөө за өмнө маргаашгүй тэхгүй бол болохгүй, ингэхгүй бол ингэхгүй да гэл ерөөсөө л бүр ингээд амар нэг юм яруу санд руу хизээд юм алцхад бэлэн нэг тим энергитэй байгаад гэсэн. Тэрнээс ч болоод нэг ядралт мадралт явагдсан шүү дээ. Тэгээд тэрийгээ дагаад ингээд санхүүгийн талбар ч гэсэндээ ингээд амар хаагдсан байгаад байсан гэж харагдаж байна. Тэгээ энэ маань ямар ч байсан нээгдэж өгч байгаа шүү. Тийм. Тэгээд энэ амарч сурах бас айгүй чухал байгаа гэж харагдаж байна. Ер нь та хитрхи өөрийгөө ядраагаал өөрийгөө шатаагаад эхлэхээр санхүүгийн талбарт ч бас амар нөлөөлөд байд юм байна шүү. Тэрийг анхаарч аваарай. Яг үнэндээ хүмүүс тэгж бодоод байдаг байхгүй. Би ингээл өөрийгөө бүр шатаатлаа ингээл ажиллах хэрэгтэй. Тэхгүй бол болохгүй гэж бодоод байдаг. Гэтэл яг үнэндээ эсэргээрээ байгаад байдаг. Хүн өөрийгөө жоохон амрааж мамраагаад ингэснээр нэг юм ажлын бүтээмж хүртэл сайжирдаг байхгүй. Тэгэхгүй ингээ мал шиг зүтгээд хар зэрэг ерөөсөө бүр улан л ингээ хэцүүдэд байдаг. Тэгээ тэрнээс ч л гаргаж үсээ. Тэгээд зээл мэйл нэмж авахаа бойл гэж гарч ирж байна. Тийм зээл мэйл нэмж авахаа бойл. Тэрэн дээрээ хүртэл ерөөсөө яд ингээл нэг юм аппликейшны зээл рүү ингээд гүгээд байдаг мэдэг гэсэн нэг тиймэрхүү юм байж магадгүй. Эсвэл ингээл нөө сургалтын төлбөр гэлтэй нэг төлбөрөөс дараагийн төлбөрлөл ингээд гүгээд байдаг. Тэгэхээр зарим төлбөрүүдээ ингээд хас гэж аахгүй. Чадхаараа тий боломжтой бол шүү дээ. За одоо л хэдүүлээ хүн хоорондын харилцаагаа үзье.
За шууд 2 хөлөг гараад ирлээ. 3 сава. За 8 сэлэм. За тэгээд Guardian of Swords. За хүн хоорондын харилцаан дээр 3 дахь читгээдийн энерги орж ирээд байх ч нэ. Ийм 3 найз заяа. 3 найз эсвэл 3 ажлын түншаал эсвэл ингээ 2 хүн эрхчээтэл дундуур нь 1 хүн орж ирсэн ч юм уу. Нэг тим энерги чээс ажиглагдаад байна. Тэгээ энэс болоод нэг юм гурвалжин дөрвөлжин юм болоод юу яцсан одоо оюун бодлын чинь хувьд нэг юм амар төрөгдөл үүсчээд байсан гэж харагдаад бах юм. Тэрэн дээр 5 дугаар сард өөрчлөлт орж ирэх болно. Тэгэхээр надад ийм мэдээлэл орж ирж байна. Заримынх нь хувьд болохоор зэрэг 3 дахь читэй гэдэг нь шууд таараа нөгөөний араар тавилттай холбоотой юм байж магадгүй. За үгүй таны амьдралд тийм юм ерөөсөө огт байхгүй болвол нэг юм найзуудын хоорондын хил ам надад харагдаад байна. Найзуудын хоорондын хил ам. Яг нэг хүн нь ингээд дунд нь ингээд 2 хүний дунд худлаа яриад ч юм уу эсвэл нэг нэгэнд нь ингэж очиж нэгийг нь муулаад ч юм уу те нэг тэгээд байгаа энергийн чээс ажиглагдаад байна. Ямар ч үс нэг 3 дахь читгээд гарч ирээд хоорондоо зүгээр байсан хүмүүсийн хооронд хор утгаад байна. Тэгээ энэ 5 дугаар сард илчлэгдэж гарч ирэх болно гэж гарч ирж байна. Илчлэгдэх болно. Энэ хүн нь илчлэгдэн ямар ч байсан. Тийм за би тодруулга авъя. Энэ хүн ямар хүн болоо? Impress эмхтэй хүн байна. Тийм эмхтэй хүн байна. Дахиад мэдээлэл авъя. Эмхтэй хүн байна. Бүхрийн ордны хүн байж магадгүй. Guardian of Wands. За тийм ямар ч үсэн нэг тим юм ажиллагдаж байна. Окей. За шийдэл нь юу ах юм болоо? Эцсийн үр дүн. Тэгэхээр эцсийн үр дүнээ харъя. Үр дүн 4 сава. Энэ зүйл илчлэгдээд тэгэнгუთ ингээд энэ одоо нэг тийм жоохон юугүй юм үсэцсэн байгаа даахгүй юу? Араар тавилт биш юм шиг байна гэхдээ. Гэхдээ ингээд одоо жишээлх юм бол заа ингээд хосууд байлаа заяа. Хосууд байсан чинь ингээд нэг хүн орж ирээ танаа наад тэр чин тийм штэ юм штэ гэх нэгэнд нэг тийм юм яриад байсан ч юм уу нэг тиймэрхүү ямар ч байсан дундуур нь ингээд яг 2 хүн байж хаа дундуур нь нэг хүн орж ирээд ингээд илүү балаа или балаа юм яриад энэ хүмүүсийн дууны үйл ойлголцол үүсгэсэн харагдаад байгаа байхгүй. Тэгээд тэр нь бол ямар ч байсан 5 дугаар сард ерөнхийдөө илчлэгдээд баригдаад тэгээд нөгөө 2 хүн маань хоорондоо өөртөө зүгээр юм хумаа ярьдгаараа яриад тэгээд эцсийн үр дүндээ болохоор зэрэг энэ зүйл сайнаар дуусах болно. Бараг тэмдэглэл баяраар дуусах болно гэж харагдаж байна. Хормоор дуусна. Яг бол 4 сая болохоор зэрэг хормын хөзрөхгүй. Яг шууд утгаараа хорин болно гэсэн үг биш л дээ. Гэхдээ зүгээр тэгээ ямар ч гэсэн нэг юм хоорондоо уучраа олоод ингээд буцаад ингээд нэг юм гэр бүл болж байгаа. Буцаад ингээд одоо найзууд болж байгаа гэх юм уу те. Яг тийм эрчим болын чинээс харагдаж байна. Нэг тиймхүү үйл явц бол 5 дугаар сард болж магадгүй байгаа харагдаж байна. Тэгээд нэг юм жоохон ууртай, жоохон хил амтай нэг тийм эмхтэй хүн хурж ирээл бахан юм ярьсан. 2 хүний дунд бахан ясмаас хайцсан ч юм уу. Нэг тийм төвг болсон байгаа харагдаад байгаа хгүй. Тэгээд ямар ч байсан эцсийн үр дүн нь болохоор зэрэг 4 саваагаар гарч ирж байгаа учраас энэ зүйл сайн төгсгөлтэй байх болно гэж гарч ирж байна. За хүн хоорондын харилцаан дээр 2 дугаар группийн маань өгөх зөвлөгөө юу вэ сахиусаа да. Хитрхи бити төрөг дээрэ гэж байна. Одоо жишээлх юм бол нэг хүн ингээл танд жоохон сонин зан гаргаалтай гинт ингээд байж гиснаа тантай харьцаа болдог ч юм уу. Тэгэх юм бол амар бити төрөгдөж одоо блок хийгээрээ гэж байна. Тэгээд мессеж энэ төр явуулах гэж байгаа бол энэ хүнтэйгээ харилцахтаа бас жоохон бодолтойгоор харилцаарай гэж хэлж байна. Тэгээд харах өнцгөө өөрчлөөд үзээрэй те юмыг ингээд нөгөө хүнийхээ бас талаас нь харах гад хичээгээд үзээрэй гэж байгаа байхгүй юу. Ер нь зүгээр за яг ийм үйл явдал тохиолдохгүй байсан ч гэсэндээ заа манайхаа 2 дугаар группийнхэн маань
5 дугаар сард хүмүүстэй харилцахдаа ер нь биш тэ хитрхи төрөгдөж битээ харьцаараа хинтээч байсан гэсэн гэр бүлийнхэнтэйгээ ажлынхантайгаа найз нөхөдтэйгээ хостоогоо гэд тэ дэндүү ингээл амар юм оволцсон эрчмээс харилцах биш жоохон ингээд одоо өөрийгөө тогтоож барьж агаад дараа нь ярилцаараа заяа. Шүн ингээд сайн унтчаад тэгээд өглөө нь 50 болсон хойно ярилцах хэрэгтэй. Тэрнээс биш ингээд амар ууртаадаа юм ярилцаад бол олигтой юм чинс гарч ирэхгүй байх гэдэг. Хитрхи төрөгдөх гээд иж магадгүй. Юу ч болоогүй юмыг нөө дэвргээд амар том зүйл болох гээд иж магадгүй. Тийм учраас жоохон өөрийгөө ингээд бариад за би сайхан унтаж амарчээ. Нөгөө хүнийхээ өнцгөөс нь бас бодож үзье. За тэгээд маргааш ярилцъя гэд ингээд нэг юм жоохон тайван байх хэрэгтэй байгаа. Танаас угаасаа жоохон patience is key гэдэг байгаа шүү дээ. Төвчээр жоохон шаардсан сар болоод байгаа гэсэн шүү дээ. Тэгэхээр тэрийгээ юу яагаад одоо хүндлээд те тэрийгээ санаад хэдүүлээ аль болох жоохон тайван байх хэрэгтэй. 5 дугаар сард хитрхи амар ингээ хүнтэй ам мурах ч юм уу те нэг тийх бол онцгой байна шүү. За одоо болохоор зэрэг хэдүүлээ хувь хүний ерөнхийдөө сүнсний хөгжил те тэрийг харъя. Том өөрчлөлт гарах гэсэн тэр өөрчлөлт нь за өнгөрсөн одоо ирээд үгээр харъя. Өнгөрсөн ямар байсан бэ гэсэн чинь Guardian of Pentacles. За одоо ямар байгаа вэ? Одоо болохоор 6-гийн сава. За ирээдүйд ямар болох вэ? За 9-ийн сава буруу харж гарч ирсэн. Таны энэ дотор гараад байгаа өөрчлөлт яг ямар ч төстэй өөрчлөлт юм бэ гэсэн чинь биш үү манайха. Өмнө нь болохоор зэрэг хідүүлээ айгүй тийм бодит амьдрал төвтэй байсан байна гэж би хэлье. Тэгээ бодит амьдрал төвтэй. Тэгэхээр одоо жишээлх юм бол онд сурах хэвээр, тий эсвэл ажил дээрээ мундаг байх хэвээр, дасгалаа сайн хийх хэвээр, эрүүл хооллох хэвээр гэл яг юм бодит амьдралтайгаа зөвхөн холбоотой. Тий яг одоо нүдэнд чинь харагдаж гар дээрээ баригдах тэр юмнуудад бол хамаг анхаарлаа хандуулж исэн он сарууд жилүүд бол өнгөрсөн. За одоо болохоор ямар байгаа гэхээр зэрэг хэдүүлээ өөрийнхөө ер нь энерги эрчим те өөрийнхөө хинбэ гэдгийг мэдрэх гээд явж байгаа гэж байгаа байхгүй. Тэгээд ингээд ялалт амжилт те одоо би ер нь хэр юм чаддаг хүн яа те би ер нь хэр өөрийгөө ингэж дайчилдаг хүн юм аа гэдэг тэрийг ингээд амар харах гад байгаа нэг юм сорилтын үе рүүгээ орж байгаа гэх юм уу. Тэгээд энэ талбарчин бол айгүй амжилттай байж чадна гэж гарч ирж байна. Таад маань ингээд би ер нь хэр өөрийгөө дайчилж, хэр дайчин байж, хэр мундаг байж, хэр өөрийгөө цойлж, те хэр өөрийгөө тэлж чадах юм бэ? Би одоо хэр тухгүй зүйлсүүдийг хийж чадах вэ? Те би яаж ингээд өөрийнхөө одоо тухтай бүснээс гарах вэ? Яг тэрийг ингээд амар тийм сорж үзэх хүсэлтэй, чин хүсэлтэй байгаа. Тэрнээс улбатаагаар ер нь таны дотор амар том өөрчлөлтүүд гараад байгаа гэж харагдаж байгаа байхгүй юу? Тэгэл одоо ингээл за гал моржил гарцсан марцсан ингээл хүмүүс ингээл янз бүрээр ярьж जैन те ингээл амар тийм ирч хүчтэй байх гал те би ер нь өөрийгөө сайн сориод үзье би чадаад үзье гэд ингэх болноо. Тэгээ эн чинь бол айгүй амжилттай байж чадна. Тэгтээ сахиусууд нь сануулж जैन яг энэ чигээрээ хитрхи өөрийгөө ингээд дайчлаад бүр дэндүү өөрийгөө чамлаад биш чамлаад гэнэ хитрхи өөрийгөө чангалах юм бол удаан хугацаанд эн чинь ядралтын энерги л орчиж магадгүй шүү. Тэгэхээр сахиусуудад чи хэлээд байгаа гол юм тэр ихгүй slow and steady тий ингээд одоо удаан бөгөөд тогтвортой байх хэрэгтэй. Одоо жишээлх юм бол за одоо жин хасах дээр те хүмүүс аягүй их тэгдэгчтэй би сарын дотор 10 кг хасмаар байна 20 кг хасмаар байна би 21 хоногийн дотор яаж 7-8 кг хасмасуу гээл те тэгээд байдаг. Тэрэндээ биш сахиусууд ч юм болохоор таны юу хэлээд байгаа гэхээр зэрэг ерөөсөө тим юмд битгий автаарай тий. Би жилийн дотор компанийнхаа одоо ахлах менежер болмоор байна гэдэг ч юм уу тим зорилго битгий тавиарай. Зүгээр яг өнөөдөр би яаж хамгийн сайнаараа байж чадах вэ? Өнөөдөр би яавал хамгийн одоо өөрийгөө сайн тэлж чадах уу тий. Яг тэрэн дээрээ илүү анхаарлаа хандуулад тэгээ нэг юм ингээ олон удаан давтдаг байгаарай гэж байгаа байхгүй юу? Тэрнээс хитрхи өөрийгөө ингээд чангалаад бүр өөрийгөө сунж унтлан ажиллаулж байгаа. Тэгээд сүүл рүү ядраад уна. Тэгэж болохгүй шүү гэдгийг бас сануулж байна. За өөр ямар өөрчлөлт орж ирж байгаа юм болоо? Яг дотоод өөрчлөлт нь юу юм болоо? 6-гийн сэлэн буруу орж гарч ирж байна. За нэг тийшээ явах гээд явж чадахгүй байгаа. За тэр нь юу юм болоо? Юутай холбоотой юм бэ? The Magician буруу орж гарч ирсэн маань. За нөгөө талд нь
Одоо болохоор ямар байгаа вэ гэж суухад. За энэ 2 хүзэр гараад ирсэн. Нэг л хүзэр татъя гэсэн удаа. Яа. За Explorer of Swords түрүүнээс хойш сэлмээ загарч гэдсэн учраас за дахиад нэг хүзэр татъя. Ace of Wands. За тэгэхээр ба штэ те. Өмнө нь болохоор зэрэг хідүүлээ ерөнхийдөө өөрийнхөө хүчийг л амар умартсан байсан гэж гарч ирж байна. Өөрийнхөө хүчийг умартсан. Ингээд би те нэг газар ингээ гацчаа байгаад байна гэдэг болвол яг үнэндээ тэнцэнээс гарах бүрэн боломжтой байтал өөрийгөө гарахгүй би ингээ гаццсан гэ тэрний гацлтын энергитэй бүр өөрийгөө хитрхи хамаатуулаад байгаад байсан гэж байгаа байхгүй. Тэгээ одоо болохоор зэрэг сахиусууд нь та хэдий ямар зүг рүү яваасаа гэж хүсэж байгаа вэ гэхлээр зэрэг за энэ мотивац ирч хүч тэр зүйлийг би өөртөө бий болгох боломжтой. Тэ яаж бий болгох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулад яваасаа гэж хүсэж байгаа гэж харагдаж байна. Тэ одоо жишээлх юм бол уцан буцаа оролдохгүй юу ч хийхгүй ингээ 10 минут дэше хараад хөвтгöd хүн өөрөө ихгүй юм хиймээр санагдаад ирдэг өөдснөөсөө болоод тэр мөрөн шиг юм янз бүрийн одоо аргуудыг ашиглаж агаад тэ хизээ би гоё болохол гэж хүлээхгүйгээр арай л өсвөл би хизээ энэ гацалтаасаа гарах юм болоо гэж хүлээгээд тахаш өөрийгөө тэр гацалтнаасаа гаргаараа. Яг л та өөр амар хүчтэй байхгүй сүнснийхээ хувьд те маш их хүчтэй гэдгийг мартцсан байсан гэж харагдаж байна. Тэгээ тэр чинь бол 5 дугаар сард амжилтсан өөрчлөгдөж байгаа. Таны хувьд дотоод хувьсал айгүй их явагдаж байгаа. Тэгээ гинт ингээд юмыг амар хүлээн зөвшөөрөх, хайрлах эрчим бол маш их нэмэгдэж байгаа гэж харагдаж байна. Тэгээ өөрийнхөө хүчийг айгүй тийм дохомсорлж байгаа сар болж байгаа гэж харагдаж байна. За Oracle үзэр татъя. Камая гарч ирсэн маань. Тэр bring your courage to the forefront буюу өөрийнхөө одоо эрд зоригийг урдаа бариа тий. Тэгээд бүр ингээ таны захиргааны доор таны контролын доор биш байна гэж бодсон үедээ ч гэсэндээ та контролд байдгаа. Таны бүх зүйл таны контролд байдгаа. Тэрийг битэн мартаарай тий. Ерөөсөө 5 дугаар сард хэдүүлээ яг ямар хүчтэй байдал гэдгээл амар санаж байгаа. Бараг л нэг юм надад бол нэг бараг л бяцхан тий мини одоо сүнсээс сэрэлт юм шиг санагдаад ах. Гинт та ингээл би чинь нэрээ юу илээ? Би чинь нэрээ юу хийхийг хүсэн тэрийг хийх боломжтой хүн штэ гэдгээл амар санаж байгаа гэж харагдаж байна. За энэ үзэл гарч ирэх гээд байна. Cameo гэдэг үзэл гарч ирсэн маань. За тэр нөгөө түрүүний хэлсэн хэрүүл уруулаас жоохон анхаарлаа хандуулаарай. Хэрүүл уруул их гарах үе гэдгээс болгоомжлоорой гэж байна. Тэгээд ялахад амар гоё байдаг ч гэсэндээ та хичнээн ялсан ч гэсэндээ нөгөө юугаа харилцаагаа алдчих юм бол тэг хэрэггүй штэ. Тэрийгэ битэн мартаарай гэсэн хүзэр гарч ирж байна. За ингээд ерөнхийдөө 2-р группийнхний маань уншлага үгээр дуусаж байна. Таадэд маань таалагдсан батаарсан багш найдаж байна. За би одоо нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээр болохоор зэрэг хэдүүлээ илүү гүнзгий мэдээллүүдийг авахлан за би энэ жижигхэн сүнсний сэрэлт гэдэг байгаа дээр дахиад нэг жоохон ухмаар байна. Тинчээс дахиад юм гарч ирэх юм шиг санагдаад байна. Яг юу нь өөрчлөгдөж байгаа вэ те? Яг яагаад өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг бол хармаар байна. Тэгээд үр дүнд нь бас энэчнээс ямар боломжууд яг бодит ертөнцийн орж ирэх юм те хэдүүлээ ялтч 2 дугаар групп дээр бол дандаа дотоод өөрчлөлтийн талаарх мэдээлэл илүүтэйгээр их гарч ирсэн мадлэр тэрэн дээр нь яг гадаад ертөнцийн дээр нэг нь дагаад ямар өөрчлөлтүүд орж ирэх юм бэ гэдгийг хармаар байна. За тэгээд мэдээж хэрэг болгоомжлолж зайлсхийх зүйлс те 5 дугаар сард юунаас болгоомжлол юунаас зайлсхийх вэ гэдгийг нь харж өгөх байгаа. За мөн дээрээс нь амьдралд нь орж ирэх цоошо нэг сюрприз юу байх вэ гэдгийг 5 дугаар сар дээр нь харж өгнө. За тэгээд хайр ерөөсө гарч ирээгүй. Тэгэхээр нэмэлтээрээ хэдүүлээ хайрын уншлага бас авчиг. За юм байна тэгээ хэдүүлээ дараагийнхаа бичлэгээр болцгаая таадад маань таарсан багш найдаж байна. 5 дугаар сард томоос амжилт хүсье. Нэмэлт авсан бол нэмэлтээрээ олцгий бүгдээрээ баяртай. За 3 дугаар группийн маань уншлага даалгавар амарал та бүхнийхээ 2026 оны 5 дугаар сарын төлөв байдлыг харж өгөхөд бэлэн болсон байна. За та бүхний маань сонгосон энэ хүзэр болохоор зэрэг ийм хүрдний зурагтай 22 дугаартай өөрчлөлт гэдэг хүзэр байна. Тийм за тэгээд гол мессеж нь болохоор зэрэг айдас бол зөв зөвлөгч бишээ, сайн зөвлөгч бишээ гэж хэлсэн байна. Тийм за тэгэхээр 22 дугаартай гэхлээр зэрэг ерөнхийдөө бол 2-ын тоо таад маань яг ийм 222 ч гэдэг юм уу тийм иймэрхүү тоонууд бас нэлээх харсан байж магадгүй.
За энэ хүзэр бас надад нөгөө нэг тариа хүзрийн Wheel of Fortune гэдэг нөгөө Азийн тойрог хүзрийг бас санагдуулаад байгаа байхгүй. Тэгэхээр ямар ч байсан 5 дугаар сар бол манай 2 дугаар группний хувьд нэлээд ийм хувь зайтай холбоотой одоо асуудал гэх юм шашин нөхцөл байдлууд нэг ийм голдролтой орж байгаа гэх юм уу те. Ийм хувь зайны голдрол нэг ийм юмнууд ингээд энэ тэндээ ингээ эвлэж өгж байгаа ч гэдэм үү те. Нэг тиймэрхүү энерги ирчим чинээс бол надад мэдрэгдэж байна. Тийм. Тэгээд 22 гэдэг тоо маань өөрөө мэдээж их хэрэг angel number байгаа те. Одоо нэлийн бэлгшээлтэй тоо байдаг. Тийм байна. За бас нэг орж ирж байгаа мэдээлэл нь юу вэ гэхлээр зэрэг ер нь 5 дугаар сар 3 дугаар группний хувьд аюу тийм азтай сар байж магадгүй. За окей. Тариа өдрөөсөө мэдээлэл авъя. За эхний баахан хүзрүүд маань унаад гарч ирж байна. Эхний хүзэр болохоор зэрэг 2-ын аяг гарч ирсэн байна. За 2-ын аяг болохоор зэрэг нэг 2 хүзэртэй 2 дугаартай маань бол бас үсэж байгааг анзааръя. 5 дугаар сарын үйл явдлууд тийм ээ. 5 дугаар сарын төлөв байдал, ерөнхий төлөв байдал. За 2 үзэг гарч ирсэн учраас хоёуланг нь авчи. The Fool үзэг гарч ирсэн байна. За мөн дээрээс нь Child Pentacles буруу орж гарч ирсэн байна. Окей. За тэгэхээр зэрэг хэдүүлээ яг одоогоор бол амар стресстэй байгаа гэж харагдаж байна. Нилээн стресс ихтэй байгаад байгаа. Олон юм бодоод байгаа. Олон юм руу бас сарваагаад байгаа юм уу? Одоо ингээд нүуний олон юм руу татагдаад байгаа юм тий. Олон юм руу татагдаж байгаа нь өсөө ихлээр зэрэг жишээлх юм бол за би одоо ингээд нэг тиймж ажил хиймэрч юм шиг эсвэл өөрийнхөө бизнесийг хиймэрч юм шиг тийм ажилд ормоорч юм шиг тэгмэрч юм шиг тий. Энэ мэрэгчлэр сурмаарч юм шиг тэргээр сурмаарч юм шиг эсвэл огт сурахгүй баймаарч юм шиг гэдэг ч юм уу ингээд хитрхи олон юм руу ингээд тэмүүлээд байгаа гэж харагдаж байна. Мөн дээрээс нь бас ингээд нутаг орон морин дээр ч гэсэндээ тэр газар руу явсан нь гоё ч юм шиг, тэнцэнэ амьдрсан нь гоё ч юм шиг ингээд айгүй их юм хоёрцсон. За тэгээд олон тийшээ ингээд татагдаад байгаа энерги бол энэ чинээс ажиглагдаж байна. Тэрнээсээ болоод сүүл рүүгээ жоохон стрессцсэн байгаа гэж гарч ирээд байна л да. Нилээн стрессцсэн маа. Тийм тэгээд энэ маань болохоор зэрэг бас учиртай гэж сахиусууд нь сансан хэлээд байна. Ингиж олон тал руу одоо татагдаад, олон юмд татагдаад тий ингээд байгаа маань бас өөрөө айгу учиртай. Яг гэвэл таад маань 5 дугаар сараас эхсүүлээд ийм өөрчлөлтийн сар руу явж орж байгаа гэж байгаа байхгүй юм. Тэгээд дээрээс нь болохоор зэрэг фул хүзэр уучлаарай. Фул хүзэр гарч ирсэн гэхлээр зэрэг фул хүзэр маань болохоор зэрэг одоо юм мэдэгдэхгүй байгаа үеийг хэлдэг хгүй. Нэг шиний мэхэлх гээд тэгээд цаана нь юу байгаа нь мэдэгдэхгүй. Энэ хүзрийнхөө зургийг харах юм бол тэр нь бүр амар тэрийг нь сайн одоо дүрсэлж гаргасан байна л да. Энийний цаана юу байгаа нь бол сайн мэдэгдэхгүй тий. Тэгээд ерөнхийн нэг дүр зураг танд өөрт чинь байгаа байх. Гэхдээ ингээд яг гол нарийн юмнууд нь бол ерөөсөө мэдэгдэхгүй байгаад байгаа. Тэгээд хідүүлээ бас ерөнхийдөө ингээд нэг юм соёолох гол соёолж чадахгүй байгаа цэцэг шиг энергитэй яваад байгаа гэж харагдаж байна. Одоо цэцгээр ярих юм бол те ингээд ургамал хөрсөө нэвтлээд ингээд ургаж гарч ирэх хэрэгтэй байдаг шүү дээ. Тэгэж чадахгүй байгаа гэж харагдаж байна л та. Тэгэд энэ дээр маань бол зүгээр яг 5 дугаар сард яг өөрчлөлт орж ирнэ ирэхгүй гэдг нь бол мэдэгдэхгүй байна л та. Яг одоогоор нөгөө нарийн мэдээллүүд аваад эхлэхээр зэрэг мэдэгдэх байх. Гэхдээ сахиусууд нь энэ бол цаанаас учиртай. Яг одоо ийм тохгүй байдалд байж олон талаас нь юмыг эргцүүлэх нь өөрөө зөв зүйл юм шүү. Буруу даагүй шүү гэдэг сахиусууд нь сануулад байгаа байхгүй. Ер нь ингээд өөртөө байгаа боломжуудаа явж болох замнуудаа бүгдийг нь харж агаад хамгийн зөв сонголтоо хийх нь зөв. Тэгэхгүй ингээд өөрийгөө ингээд нөгөө нэг амар хязгаарлаад тий одоо юу гэдэг чинь би зөвхөн ингэх ёстой зөвхөн тэгэх ёстой гэж бодох нь өөрөө буруу. Харин ч та зөв талдаа зогсож байгаа. Тэг яг одоогоор ингээд амар стресстэй байгаа нь болохоор зэрэгтэй ингээд яана би алиг нь сонгох ёстой болоо би аль юмыг нь барьж авах ёстой болоо би аль замаар нь явах ёстой болоо гэд айгаад байгаагийн улмаас бас ингээд нөгөө хөрснөөсөө гарч ирж чадахгүй байгаа гэсэн энергийг бол сахиусууд нь харуулад байна. За шийдэл нь юу байх вэ? Seven of Swords 7-гийн сэлэм гарч ирж байна.
та заавал ингээд хүн болгонтэй адилхан байх шаардлага байхгүй. Тэрийг ерөөсөө өөрийнхөө бити мотивац болгоорой гэж гарч ирж байна. Заавал ингээ хүнтэй нэг яг бусад хүмүүстэй адилхан замаар явах гээд байгаа ч юм уу те. Тэгэж айх хэрэг байхгүй. Тэрнээс ингэж айсандаа те одоо би өөр замаар явах аймаар байна гэж боцноосоо болж одоо ял нэг замыг бити сонгоорой те. Ер нь бол яг ингээ та ямар замаар явах вэ гэдгээ сонгохдоо яг өөрийнхөө зүрхийг сонгох ёстой. Зүрхээ ингээд амар сайн сонсох ёстой. Тэгжиж юу сонголтоо хийгээрэй. Тэгэхгүй ингээд те за одоо ингээд тэгсэн юм чинь ингэх ёстой. Те одоо би ингээ хуулиар сурсан юм чинь одоо өмгөөлөгч болох ёстой гэдэг ч юм уу. Заавал яг тэгж биш, тэрэндээ биш. Яг би өөрөө юу хиймээр байгаа вэ гэдэг дээр анхаарлаа сайн хандуулаарай гэж гарч ирж байна. За 5 дугаар сар бол бас мэдээж хэрэг хайрын бөгөөд хамтрлын сар байх болно гэж харагдаж байна. 22 дугаар ер нь бол нумеролог буюу одоо тоон сурхаанд бол 2-ын тоо бол хайрын тоо гэж явдаг байхгүй юу? Одоо хамтрлын тоо гэж явдаг. Тэ? Нэг хүн байсан бол хоёулаа болоод явж гинэ гэдэг ийм юм бас илэрхийлэгдэж байдаг. Тэгэхээр энэ синглчүүд байгаа бол мэдээж хэрэг синглчүүдийн маань хувьд шинэ хүнтэй танилцах магадлал бас аягүй өндөр байгаа гэж гарч ирж байна. Ямар ч гэсэн тэр энерги нь бол байгаа. Тэ? Тэгээд хостой хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг хостойгоо илүү одоо сайхан харилцаа үүсгэх. За заримын хувьд бас хүүхэдтэй болж байгаа байж магадгүй гэж гарч ирж байна. За тэр бол ихтэй үнэхээр яг хамааралтай хүмүүстэй л хамааралтай байгаа байх. Гэхдээ ингээд нөгөө нэг хоёр хүн нийлээд дундаасаа ингээд нэг юм ингээд ургуулад байгаа хгүй. Одоо би энэ хүзрийн яг энэ цэцгийг харахаар яг энэ хоёр одоо навчны дундаас гарч ирж байгаа цэцэг шиг харагдаад байгаа. Тэгэхээр ингээд энэс би юу хэлэх гээд байна вэ гэхээр зэрэг ямар ч байсан нэг юм хамтарлаас ямар нэгэн зүйл шинээр төрөөд байгаа гэсэн үг. Тэгэхээр энэ шууд утгаараа мэдээж хэрэг хүүхэд байж болно. Гэхдээ энэ нь болохоор зэрэг хайр байж болно тий. Хамтрлын энерги байж болно гэдэг ч юм уу. Тиймэрхүү юм явж байгаа. Тэгэхээр ямар ч байсан нэлээд юм өөрчлөлтийг дагуулсан сар бол ирж байна. Тэгээ 5 дугаар сарын маань өөрийн одоо нумеролог ч гэсэндээ ялгаагүй тий. 5-ын тоо маань өөрөө ингээд юм задрахыг одоо бэлэгддэг тийм таадаг байхгүй. Тэгэхээр 5 дугаар сард маань бол тэр энерги тодорхой хэмжээнд ямар ч үсэн явж байгаа. За ерөнхий төлөв байдал дээр нэг юм юмнууд гарч ирлээ. Нэлээд шинэ өөрчлөлтүүд бол орж ирнэ. Азтай байж чадна. За тэгээд олон юм руу одоо сарвааж байгаа да өөртөө санаа зовоод байгаа бол бити санаа зов ингэж бүх одоо болцоонуудаа бүх нөөц болцоонуудаа ингэж игнүүлж байгаа харах нь өөрөө зөв юм. Бусдын бодлыг битгий даг. За тэгээд хамтрал бол ирж ийн шинэ эхлэл бол ирж ийна гэсэн төлөв байдал маань бол ингэж гарч ирж байна. За одоо тэ хэдүүлээ нөгөө нарийн мессежнүүдээ аваад эхлэхээр бүр илүү тодорхой мессежнүүд бол гараад ирэх байх. За эхлээд хэдүүлээ ажилт хэрэг сурчлага хөдөлмөрөөр харъя. За эхний үзэр гарч ирсэн The World. За 5 дугаар сар ямар байх вэ? За энэ гарч ирэх гэдэг ташуу байна. Ace of Pentacles. За хайрын хүзэл татъя. Тэгээд шаардлагатай олны хэлбэрүүд татаад явчихна. За Child of Swords. За Child of Swords маш их гарч ирээд байна. Ер нь 5 дугаар сараас ахуулаад хүмүүс аюу тийм хүүхэд шиг энергитэй болно гэж гарч ирээд байгаа маш сонирхолтой. Ер нь ингээд нэг юм юмыг амар шинээр харах юмсыг ингээд амар шин өнцгөр харах хүүхэд шиг болох те хүүхэд шиг болно гэдэг нь би ямар утгаар хэлээд байгаа гэхээр юм болгоныг юм шинээр харах юм болгоно тань сонирхолтой санагдах те тиймэрхүү үе ирж байгаа гэсэн үг. За ажил карьерийн талбар дээр болохоор зэрэг хэдүүлээ ямар нэгэн зүйлийг дүүргэж байгаа харагдаж байна. Заримынхын хувьд болохоор зэрэг сургууль мургуулаа төгсөж байгаа тийм юм тохиолдож байгаа байж болно. Сургуулаа төгсөхдөө бэлдэж байгаа байж болно те. За ажил карьерийн хувьд ч гэсэндээ нэг одоо шатлалыг дуусгаад дараагийнхаа шат руугаа одоо мацхтаа яг бэлдэж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ нь тушаалаар яригдчихэж болно. Одоо менежерийн тушаал байсан бол ахлах менежер болох гэдэг ч юм уу те. Ингээд яг тийм учраас одоо яг энэ менежерийнхээ тэр одоо байгаа тушаалаа одоо бүрэн эзэмших те бүрэн одоо өөрийн гарт оруулах яг энэчнээс өөр дахиж надад сураад ах юм байхгүй гэдэг яг тэр юмдаа ингээд хурж байгаа. Надад бол яг яалтчгүй ер нь ингээд 3 дугаар группийнхний хувьд яг нэг зүйлээс нөгөө зүйл рүү ингэж нэвтэрч орж байгаа тий дээшээгээ ингэж шат тагч байгаа яг тийм transition буюу юм одоо хувьслын үе 5 дугаар сард ирээд байгаа гэж орж ирээд байна. Энэ нь ажил карьер дээр нь гэсэнтэй харагдаж байна л да. Тий.
Тэгээд биш үү те. Тэгэхээр ямар ч байсан нэг юм ингээд дуусгаар болгоод артаа үлдээж байгаа. Гэхдээ энэ нь болохоор зэрэг одоо муу утгаараа ерөөсөө биш заяа. Энэчнээс үнэхээр яг бүрэн дүүрэн гүйцэд болоод бүх юмнууд маань ингээд гоё сайхан ингээд дуусгастайгаараа дуусгаад те ийм баяр хөөртэй ийм дуусгаар бол ажил карьерийн талбар дээр бол ирж байгаа гэж харагдаж байна. Тэгээ үүнээс цаашаа дараагийнх нь юм нь бол тодорхой байгаа гэж харагдаж байгаа байхгүй Ace of Pentacles. Тэгэхээр энэ бол шинэ ажил байж болно. Аль эсвэл ийм шинэ одоо сургууль ч юм уу те шинэ анги ч юм уу сурдаг хүмүүсийн маань хувьд ажил хийдэг хүмүүсийн маань хувьд болохоор зэрэг шинэ тушаал, шинэ бизнес гэх мэтчлэн юм зөндөө юм байж болно. Тэгээд яг ингээд нэг юм одоо нэг юм шинэ юм руу ямар ч байсан 5 дугаар сард явж ороод байгаа харагдаад бах юм. За тэгэнгუутаа Child of Swords гарч ирсэн гэхлээр зэрэг эдгээр зүйлсийг та айгүй тийм өлхөн хийх бол нэг тийм зовоодах юм ерөөсөй байхгүй. Ингээл зүгээр урсгалаараа явж байгаа л энэ зүйлүүдийг айгүй амархан хийчихнэ. Тэгээ та өөрөө энэ зүйлээ дуусгаад дараагийнхаа шат руугаа орохыг айгүй хүсэж исэн гэж надад бол гарч ирээд байна л та. Тэгээ одоо энэ шинэ орох юм чинь болохоор зэрэг яг таны одоо хувь заяатай гэдэг ч юм уу те таны яг хүсэж байгаа зүйлстэй тэр зүйлстэй илүү одоо aligned буюу нөгөө юм голдролт нь ингээд яг орцсон яг зөв зам руугаа орж байгаа. Ийм энерги бол энэ чинь ажиглагдаж байна. Бүх үзрүүд маань сайхан зөв харж марж гарч ирээд тэ энэ дээр бол ямар ч тийм энергийн одоо блок таныг хойшин татчих байгаа асуудал бол айгүй бага байгаа. За Oracle үзэр татын ажил карьер дээр нь за энэ үзэр гарч ирэх гэдэг ашиг байна. Amy гэдэг үзэр гарч ирсэн байна. За Divine Revelations Life Changing тэгэхээр ямар ч үсэн та ямар нэгэн зүйлийг амар ойлгож байгаа ямар нэгэн зүйлийг ил болгож гаргаж ирж байгаа гэж харагдаж байна. Энэ маань эргээд энэ Child of Swords энергитэй илүү холбоотой болоод явчихлаа. Та ингээд ажил карьераа айгу зөв одоо шүүж өөрийнхөө чадвар модурыг үнэхээр амар зөв шүүж байгаа гэж зөв үнэлж байгаа гэж харагдаж байна. Тийм тэгэхээр бас яг л нэг юм надад бол ингээд нэг юм арцаацсан байсан юм ингээд шутраад ийм гоё гүлгэр болгоод тэ ийм голдролт нь оруулж байгаа л гэдэг энерги бүр амар хүчтэй орж ирээд байна л да. За дахиад нэг Oracle үзэр татъя. За Astaroth гэдэг үзэр гарч ирсэн байна. Resist temptations, be rewarded with hidden treasures. Танд ингээд нууц нэг тийм надад биш ингэж орж ирэн та нэг юм нууц авиас эсвэл нууц чадвараа 5 дугаар сард ил борлогож гаргаж ирж байгаа. Тэгээ өөрийгөө яг зөв үнэлж байгаа гэж харагдаж байна. Гэхдээ одоо байгаагаасаа та өөрийгөө илүү үнэлж гин гэсэн үг. Энэ нь болохоор зэрэг нэг юм нууц авиас нууц чадвар баадаг аахгүй юу? Таны хувьд та өөрөө өмнө нь ерөөсөө өөрийнхөө талаар энэ зүйлийг мэддэггүй байсан нэг юм шин юм гарч ирж байгаа. Нэг юм шин чадвар ингээд хөгжөөд гараад ирж байгаа. Тэгээд тэрнээс улбаатаагаар та өөрийгөө би ч нэрээ ийм юм хийж чаддаг хүн байна. Тэгэхээр би одоо дараагийнхаа албан тушаалыг тийм магадгүй дээр ахлах менежерийн тушаалыг бол хийгээд явхад ямар ч асуудалгүй юм байна гэдэг яг өөрийгөө яг зөв дүгнж байгаа л гэж орж ирээд байна. За дахиад нэг 2 үзэр татаад үзье. За энэ үзэр гарч ирэх гэдэг шуг нь 2-ын зоос. За 3-ын сав түрүүн би яг харчаад буцаага хийсэн. Тэгэхээр ажил карьерийн талбар дээр хэдүүлээ үнэхээр маш эрч хүчтэй байх болно гэж гарч ирж байна. Тийм өөртөө маш ихтгэлтэй бөгөөд эрч хүчтэйгээр одоо урагшлах болно. Тэгээд тэр хүсээд байгаа зүйлсээ та атгаад авах гол нь тэр нүуний ихтгэл тэр сэтгэл зүтгэл гэдэг тиймэрхүү юмнуудаа үнэхээр өөртөө дотроо бүрдүүлж чадж байгаа харагдаж байна. Нилийн завгүй сар байхаар байна. Ажлын хувьд бол сурлагын хувьд ч гэсэн ялгаахгүй те ингээд үнэхээр завгүй нилээн их олон юмнуудыг ингэж одоо тэнцвэрийг ингэж сайхан цэвэрхэн авч явах шаардлага бол танаас бол гарч байгаа. Гэхдээ тэрийг та өөрөө нэг амар зовхгүйгээр хийж байгаа гэж гарч ирээд байгаа байхгүй. Тэгээ нэг юм шин чадвар танд төрөх болно. Эсвэл ингээд танд угаасаа байсан чадварыг та өмнө нь ерөөсөө олж хардаггүй байжгаад 5 дугаар сард яг олж харж байгаа гэж харагдаж байна. Тэгснээр яг та окей би чинь ийм хүн юм байна гэдгийг яг ойлгож аваад тэгээд одоо байгаагаасаа
илүү сайн зүйл рүү, илүү танд орлого, амжилт, нэр хүндийг авчрах зүйл рүү тэмүүлж эхэлж байгаа гэж харагдаж байна. Тийм. Тэгэхээр яг ингээд нэг юмнаас нөгөө юм руу ингээд шилжиж байгаа үедээ 5 дугаар сар яг тийм байх нь байна гэж гарч ирж байна ажил карьерийн талбар дээр. За окей гахалтай одоо хэдүүлээ хүн хоорондын харилцаа руугаа орцгой маш тодорхой мессежнүүд бол гарч ирлээ ажил карьер дээр. За хүн хоорондын харилцаан дээр манай 3 дугаар группийн ямархуу үйл явдал өрнөх вэ 5 дугаар сард хэлж өгнө үү? За эхний үзэгээр ирсэн 5-ын аяга. За 7-гийн сава. За дахиад нэг үзэр татъя. За 7-гийн аяга. За хүн хоорондын харилцаан дээр хэдүүлээ нэлээд ийм олон хүмүүсээс сонгох шаардлага гарна гэж гарч ирж байна хүн хоорондын харилцаан дээр. Тэгэхээр синглчүүдийн маань хувьд нэгээс олон хүн гарч ирж магадгүй гинт амар олон хүнтэй ийм жоохон романсын юм хүмүүсгэх боломж гарч ирж болно. За хостой эсвэл ерөөсөө одоо шинэ хүмүүс хайгаагүй тийм хүмүүс байгаа бол та бүхний маань хувьд 5 дугаар сард ерөнхийдөө өөрийнхөө талд амар зогсож сурж байгаа гэж харагдаж байна. Хүн хоорондын харилцаан дээр тийм ингээд ерөөсөө нөх амар тэгж олон хүнд уусахгүй байх хүсэл амар их байгаад байгаа гэж гарч ирж байна. Тийм яалтчгүй одоо ийм таны зөвхөн танд л байдаг юм давтагдшгүй зан чанар тиймэрхүү юмнууд байгаа штэ. Тэрийгээ илүү их хүндэлж дээдэлсэн сар болж байгаа гэж харагдаж байна. Тэгээ тийм учраас түрүүнд мөний 7-гийн сэлэм дээр бас яг тэр мессеж гарч ирээд байсан баггүй юу? Ерөнхий төлөв байдал дээрээс ингээд олон хүн дунд ингээд уусаж нэг юм өөрийгөө дарах биш илүү өөрийнхөө яг ийм онцгой чадваруудыг өөрийнхөө онцгой энерги эрчим хүн болгонд яг нэг жилхэн юм хийж ажилласан хүн болгоны энерги өөр байдаг штэ. Яг тэрнтэй адилхан тэрийгээ үнэхээр ингэж одоо хүндэлж дээдэлж байгаа гэж харагдаж байгаа хгүй. Тэрнээс улбатаар хүн хоорондын харилцаан дээр ямар энерги эрчим орж ирж байгаа нь гэхэлэр та одоо өөрийнхөө үзэл бодолд илүү үнэнч байна тий хүмүүсийн ярьж байгаа юмыг заяа хүмүүсийн ярьж байгаа уянгийн халилд ерөөс автахгүй гэж орж ирж байна. Хүмүүсийн өгж байгаа зөвлөгөөг ерөн сонсгоо болно гэж гарч ирж байна. Яг гэвэл тэр хүмүүс одоо зөвлөгөө өгж байгаа хүн болгоно л тийм байдаг те ингээд нөгөө өөрийнхөө л одоо амьдралын туршлага өөрийнхөө л үзэл бодлын өнцгөөс ярьдаг штэ зөвлөдөг штэ те. Тих биш би чинь өөр одоо бүтэцтэй те би бол өөр хүн учраас энэ хүний зөвлөгөө надад таарахгүй байх магадлал маш өндрөө гэж үзээ таад маань ер нь өөрийгөө илүү сонсож өөртөөгөө илүү ойртож байгаа гэж харагдаж байна. Тэгээ хүмүүсийн яриад байдаг юм уянгын халилтай ч юм уу те нэг юм хитрхи ингээл нэг юм хөөрцгөлсөн эсвэл хитрхи ингээл нэг юм өөрийгөө өрөвдсөн ч юм уу тиймэрхүү юм хуманд ерөөсөө дурлахаа болоод илүү гал цогтой болж байгаа гэж орж ирэх юм. За хүн хоорондын харилцаан дээр би дахиад Oracle үзэр татаж өгье. За шууд гарч ирлээ. Нэг oyster opportunity the chances in your hands. За боломж гэдэг хөзөр гарч ирсэн. За дахиад нэг хөзөр татъя. Вау, ямар гоё сарнаа вэ. Бэлэг гэдэг хөзөр гарч ирсэн байна. Тийм, ер нь ингийн манайхан таад маань өмнө нь ингээд хүмүүст амар жоохон автаад байдгүйсэн бол тоо. Ер нь л ингээд хүмүүст жоохон автаал хүмүүсийн үгийг амар сонсоол тий одоо харилцаанууд дээрэж тэр өөрийнхөө асуудлууд дээрч тэр ингээл дандаа хүмүүсээс зөвлөгөө аваад хүмүүс юу гэх нү надад юу зөвлөх нү хүн надад юу хэлэх нү гэд хараад байдгүйсэн бол 5 дугаар сараас ахууллаа тэрийг өөрчлөөд илүү өөртөө үнэнч болж байгаа өөрийнхөө зөв хөдөлж байгаа тий өөрийнхөө дотоодыг илүү сайн сонсож байгаа гэж гарч ирж байгаа байхгүй. Тэгээ хүмүүс тэрэнд чинь татагдаа таны тэр давтагдшгүй энерги эрчим тий таны ингээд өөрийгөө хайрлаж байгаа тэр хайр өөрийнхөө тал зогсож байгаа тэр ингээд итгэл өөртөө итгэж байгаа тэр итгэлтэй тэр юмд чинь татагдаад танд айгүй хүмүүс ингээд
өөртөө ингээ хурж ирж тэ одоо би чамд одоо юу гэдэг цэцэг өгье ч гэдэг юм уу тэ би чамд ингээ бэлэг бэлдсэн байгаа гэдэг ч юм уу нэг тиймэрхүү байдлаар ингээ тань руу ингэж амар тэмүүлнэ гэж гарч ирж байна. Тань руу амар тэмүүлээд танд ингээ бэлэг сэлт өгөхгүй л те нэг тиймэрхүү амирх болох магадлалтай. Тэгэхээр 5 дугаар сард таад маань хүмүүсээс ер нь ингээд аягүй их тийм саналууд авч магадгүй хоёулаа хамтдаа кофе ууя те зүгээр найзуудаасаа байсан ч хамаагүй те эсвэл ингээ гэрийнхнээсээ бэлэг авах эсвэл синглчүүд маань болвол одоо араасаа хүн гүйлгэх тэр хүн нь танд бэлэг мэлэг барих те иймэрхүү юмнууд маш ихээр орж ирэх болно. За дахиад 2 үзэр татъя. За Elder of Swords. Okay. Дараагийн хөзөр Judgment. Тэнгуут таад маань ерөөсө тэрийг нэг их хүлээж авахгүй гэж урж ирж байна. Яагаад тэгэхээр зэрэг таад маань бүр өөртөө маш үнэнч өөртөө 100% ийм бат итгэлтэй зогсно. Ямар ч зүйл дээр хүн хоорондын харилцаан дээр маргаан заргаан гарсан байлаа гэж ботход хэрвээ та одоо өөрийнхөө нэг юм бодсон бодлыг зөв гэж бодож байгаа бол хүмүүст ерөөсөө манипуляц хийгдэхгүй. Тэр хүмүүс бүр наанаа ингээд танд гоё юм авчирч өгье те ингээд одоо уучлалт хүсээ гэсэн ч гэсэндээ ер нь үгүй гэж хэлэхээр бага харагдаж байна. Тийм. Яг л Elder of Swords гэдэг хүзэр маань гарч ирсэн байна. Сэлмийн одоо хаантайд үздэг хүзэр гэж байгаа. Энэ хүзэр хүн хоорондын харилцаан дээр гараад ирэхээр зэрэг ерөнхийдөө нэг юм амар тийм кул байгаа хүнийг харуулдаг байхгүй юу? Тэгээд та магадгүй таны араас хүмүүс ингээд гүйсэн ч гэсэндээ ерөөсөө нүүр өгөхгүй гэж харагдаж байна. Ерөөсөө нүүр өгөхгүй хүмүүсийн манипуляц те тиймэрхүү юмд ерөөсөө автахгүй чихэн дээр цэцэг ургуулад байгаа хүмүүст ерөөсөө автахгүй танд хэрэгтэй хэрэггүй зөвлөгөө өгöd байгаа хүмүүст ерөөсөө автахгүй маш юм өөрийнхөө үзэл бодолд чанга байх болно гэж харагдаж байна. За дахиад нэг хүзэр татъя. Дахиад World хүзэр гарч ирсэн. Тэгээд таад маань ер нь л нэлээд юм чангарж байгаа, явн чангарж байгаа ирчим юун дээрээс харагдаж байна. Хоорондын харилцаан дээрээс харагдаж байна. Нэлээд өөрийнхөө цаг хугацааг амар сайн эрхэмлдэг те. Одоо хүн таныг хүлээлгэх юм бол та бол хүлээхгүй шууд гараад явна гэдэг ч юм уу. Нэлээд юм чанга бүр амар strict байхаар харагдаж байна. Ерөөсөө хүмүүст нэлээд нүрэхгүй байх болно. Гэтэ энэ нь танд хэрэгтэй байгаа гэж хэлээд байгаа байхгүй сахиусууд нь. Яг тэгэхээр өмнө нь дэндүү хүмүүст автаад байдаг байсан. Тэгээ хүмүүсийн үгийг хитрхийг сонсоод байдаг байсан. Хүмүүсийн зөвлөгөөнд хитрхийг автаад байдаг байсан. Тэгээд тэрнээс өөрийгөө салгаж ингэж ялгаж салгадаг болохын тулд яг нэг ийм цаг хугацаа хэрэгтэй байгаа да. Тэгээ явандаа яг буцаад ингэж сэтгэлээ нээгээд зүрхээ нээгээд хүмүүсийн зөвлөгөө мөглөөг сонсдог болж болно. Яг одоохондоо болохоор зэрэг яг өөртөө хамаг анхаарлаа хандуулад өөрөө юу хүсэж байгаагаа мэдрэх нь маш чухал байгаа учраас ийм энерги бол 5 дугаар сард та дээр маань орж ирж байгаа. Тэр чинь дагаад харин ч бүр тэхээс тех гэсэн шиг маш олон хүмүүс тань руу хандах болно тий. Хандаал уулз учрыг одоо яа тгийн ингээ гарын орё гэж маш их тех болно. Тэгээ та болохоор зэрэг ер нь яг өөрөө бүр 100% тийм л гэж бодоогүй болвол нилээн үгүй гэж хэлэхээр бага харагдаж байна. За хүн хоорондын харилцаан дээр ер нь коллектив тэр чигтээ нилээн одоо сорилттой байгаа гэж хэлэхэд гэмгүй байх нилээн сорилттой байгаа юм байлээ. 1 2 дугаар групп дээр ч гэсэн яг хүн хоорондын харилцаан дээр тэгж гарч ирээд байсан. Юун дээр болохоор ажил карьер дээр болохоор ерөнхийдөө айгүй эерэг байгаа байхгүй юу? Тий. За одоо болохоор хэдүүлээ таадынхаа хувь хүний хөгжил те сүнслэг хөгжил талаас нь мэдээлэл авъя. 5 дугаар сард орж ирэх өөрчлөлт шинжилэлт юмнууд юу байх вэ? 3-ын ая гарч ирсэн. За 10-ын саваа дэш харж гарч ирлээ. Дахиад нэг хүзэр татъя. Дахиад 7-ын ая гарч ирж байна. Тийм таадад маань аюул олон сонголтууд гарч байна. Энэ сонголтууд нь юун дээр гарч ирэх юм болоо?
Нөө түрүүн ярьжсэн шүү дээ Guardian of Swords. Окей. За энэ дээр шийдэл нь юу ахын болоо тэрийг хэлж өгнө үү? Шийдэл нь болохоор Child of Cups буруу орж гарч ирсэн байна. Окей. За ингэж юм манайхаа. Хувь хүний хөгжил талбар дээр болохоор зэрэг хідүүлээ 5 дугаар сард бол айгүй их тэмдэглэх зүйл ихтэй байх болно гэж гарч ирж байна. 3 аяа гарч ирсэн. Тийм та найз нөхөдтэйгөө бас цаг хугацааг бол айгүй гой өнгөрүүлж чадна. Тэ яг нэг юм итгэдэг хүмүүстэйгээ тэ найз нөхөд ч юм уу гэр бүлийнхэн ч юм уу ийм хүмүүстэйгээ ингээм амар гой хамтдаа маш гоё цаг хугацааг бол өнгөрүүлэх боломжтой байгаа гэж харагдаж байна. Тэгээд биш үү те. Дараа нь л хурцаг 10 сая гарч ирж байгаа байхгүй юу? Энэ хоёр хамтдаа надад юу илэрхийлэх гээд байна вэ? Гэхэлэр нэг юм яг хамтдаа илэрхийлэх гээд амж санагдаад байна. Таад маань шүү дээ. Ер нь нэг юм хитрхи олон хүмүүстэй байж, олон хүмүүстэй ингээд цагаа хуваалцаж, өөрийгөө олон хүмүүстэй хуваалцаас нэлээд залхаж байгаа гэж харагдаж байна. Тэгэхээр 5 дугаар сард бол үнэхээр яг чин зүрхнээсээ таны сэтгэлийг дүүргдэг, те танд энерги эрчим өгдөг тийм хүмүүстэй цагаа өнгөрүүлэх болно. Бусад хүмүүстэй нь бол ерөөсөө цагаа өнгөрүүлэхгүй. Таны энерги эрчмийг сороод байдаг, таныг ядраадаг, таныг ийм юу яагаад байдаг, те залхаагаад байдаг тийм хүмүүстэй ерөөсөө үнэхээр өөрөөсөө огт хуваалцахгүй гэж гарч ирж байна. Таад маань амар залхацсан байна. Ер нь бол ингээд олон хүнд өөрийгөө хувааж өгөөлтэй ингээд янз бүрээр ингээд хүмүүстэй уулзраа олох гол таал засаж масаал ингээд даруй төлөв байх гал гэдэг ч юм уу те сайхан ааштай сайхан сэтгэлтэй хүн байх гал ингээд дэндүү хичээхээс бүр одоо амар залхацсан байгаа гэж харагдаж байна. Тэгээ тийм учраас ингээд яг үнэхээр таны айгыг дүүргэж чаддаг, тантай үнэхээр санаа нэгдэж чаддаг тийм хүмүүстэй 5 дугаар сар цаг хугацаа өнгөрүүлнэ. Бусдыг нь бол ер нь бүгднгийн аннаа гэж харагдаж байна. Тэгэхээр энэ дунд бүр хинж орж болно, те гэр бүлийн хинж орж иж болно, хинж орж иж болно. Ямар ч байсан тэгж харагдаж байна. Тэгээ ер нь та одоо people please хийдэг хүмүүс гэж байдаг шүү дээ. Ингээл одоо хүмүүст айтал засаал ингээл өөрийгөө эвдэлж одоо хүмүүст өөрийгөө тааруулах гэдэг тийм хүмүүс байдаг шүү дээ. Тэгээ тэрнээсээ ер нь амар гарч байгаа хүмүүст айтал ер нь засахаа болж байгаа гэж харагдаж байна. 5 дугаар сараас ахуулаад тэгэхгүй бол нөгөө хүмүүст ингээл өөрийгөө тааруулах гал ингээд хаар зэрэг нөгөө өөрийнхөө эрчмээс амар их алдаад байсан. Тэр одоо энергийн алдагдлыг болвол ер нь боли нөхий те тэгээд одоо тэр энергийн алдагдлыг энерги цоорхоо байсан гэж бодоход тэр цоорхоог бөглөөд нөхий гэсэн яг тийм сэтгэл яг танд төрөх болно. Тэрийгэ дагаад танд яг одоо зөв хүмүүс ч орж ирнэ гэсэн үг байхгүй. Өмнө нь болохоор зэрэг ингээл хаа хамаагүй сайн хүмүүс ч байгаа, муу хүмүүс ч байгаа. Муу хүмүүс ч явахтаа одоо тантай таардаггүй хүмүүс ч байгаа гэл ингээд байсан бол одоо болохоор зэрэг энийг өөрчлөөд яг тантай таардаг те таныг ингэж гойд сэнгэлдэг, таны хувь хүний хөгжил нэмэр болдог тийм хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэхийг сонгож байгаа. Тэнгүүд яалтчгүй өмнө нь таны 10 байсан найз чинь 2 3 хүн болж буурах болно. Гэхдээ энэ нь эргээд удаандаа болохоор зэрэг яг та өөртөө таарсан хүмүүсээ дуутахад чинь яг суурь нь болж өгч байгаа гэж харагдаж байгаа байхгүй юу. За тэгээ түрүү нөгөө нэг хэдүүлээ яриад байсан ш. Хитрхи олон юм руу ингээд сарваагаад сүүл рүүгээ аль нь юу вэ гэдгээ мэдхээ болоод алийг нь өөрөө хүсэж байгаагаа мэдхээ болоод байна гэж хэлжсэн те. Тэгээ энийг болохоор зэрэг 5 дугаар сард ерөнхийдөө сахиусууд нэг тийш нь болохыг хүсэж нэг сонголтоо хийгээд тэгээд урагшлагыг болвол сахиусууд нь санал болгож ийн л та. За тэгэхээр энэ ч яаж сонголт хийх вэ гэхэлэр зэрэг хэдүүлээ жоохон юу яах хэрэгтэй байна. Нэг юм ягаан өнгийн нүдний шил зүрцэн юм шиг юмыг хитрхи одоо гоёор хараад байна. Жишээлх юм бол нэг замаар явах юм бол ингийн бол ингээм амар гоё болно те. Одоо миний нэр хүнд өссөн тэгин ингээл нэг баахан будцсан байгаа шүү дээ. Эсвэл одоо гадаад явах юм бол ингээл хамаг асуудал мань байхгүй болол гадаадд очиод гоё жаргалтай амьдрын эсвэл Монгол руугаа буцах юм бол тэгин ингэн гээл те. Монголдоо өстө нэр гэр бүлийнхэнтэйгээ аз жаргалтай сайхан амьдрын тэгэж бодох биш заяа. Яг бодитоор нь юмнуудыг бүгднийг хараарай гэж аахгүй. Яг одоогоор болохоор бодитоор нь бүгдийг харж чадахгүй улам толгоогоо
гашилгаад байна. Тэгэхээр яг одоо сонголтуудаа бүр ингээ гой бичээд за бүгднийг ингээ за миний хийж болох сонголтуудыг бүгднийг бичээ. Тэгээд за эрэг талууд нь яхан, сөрөг талууд нь яхан. За сөрөг талуудаас нь би алийг нь төвчж чадахгүй юм. Тэгвэл тэр сонголт ингээ байхгүй боллоо гэдэг яг нэг тиймэрхүү юм боддоор юмыг харж дүн шинжилгээ хийх хэрэгтэй байна гэж гарч ирж байна. Тэгэхгүй бол яг одоогоор ингээд за гадаадд байгаа хүн бол Монгол орон амар гоё харагдаад байгаа. Монголдо байгаа хүн болохоор гадаад орон амар гоё харагдаад байгаа тий. Бизнес хийж байгаа хүнд энгийн доктортой ажилд орох гоё харагдаад байгаа. Энгийн доктортой ажил хийж байгаа хүнд бизнес хийх гоё харагдаад байгаа гэд ингээд гэтэл энэ бүх сонголтуудад сайн талууд муу талууд гэж байгаа. Тэгээд тэр муу талуудыг нь ерөөсөө олж харахгүй байгаад байна. Муу талуудыг нь сайн олж хараад за алийг нь төвчж болох юм, алийг нь одоо зохицуулж болох юм, алийг нь зохицуулж болохгүй юм гэдэг тэгж энэ сонголтыг гаргаа гэж байгаа байхгүй. Тэгээд нэг сонголтоо гаргаад тэрэндээ ер нь бол жоохон юутай байгаад өгөх хэрэгтэй. Үнэнч байгаад угаасаа айгүй сайн бодож ийж, айгүй сайн бяцлагж ийж гаргасан сонголт юм чи өөрийнхөө сонголтод итгэлтэй байх хэрэгтэй гэж гарч ирж байна. За дахиад үзүүр татъя. The devil. Okay. Тий, яг энэ төөрөгдөл бол таныг ингээд гол юмнаас ч одоо ингээд юу яагаад ах цухтаалгаад байгаа байхгүй юу? Та ингээл одоо сонголт хийж чадахгүй байна гэдэг чи яг үндэ зүгээр одоо сонголтоо хийгээд цаашаа үргэлжлүүлэхээс тэ айгаад байгаагийн илрэл байгаад байна гэж сахиусууд нь хэлээд байна. Тэгэхээр зүгээр сонголтоо гаргаад аль нэгийг нь барьж байгаа сонголтоо гаргаад тэрнийхээ төлөө юмаа хийгээд яваа. Тэгэхгүй ингээд зүгээр л бодоол байгаад байгаа. Тэр нь болохоор зэрэг та өөрөө эн чинь нэг юм одоо өөрийнхөө тэр айцтай нүүр тулахгүй байх нэг юм арга болцсон яваад байгаа байхгүй. Тэгэхгүйгээр яг сонголтоо зүгээр гаргаад төв тап хийх хамгийн юмнуудаа хийгээд яваа гэж байгаа байхгүй. За, Oracle үзэл татъя. Style гэдэг хүзэр гарч ирсэн байна. За, тэр ингээд үнэн бай. Өөртөө үнэн бай. Тэгээд энэ юу нь болохоор зэрэг сахиусан тэнгэр нь болохоор нүдэ хаацсан байгаа. Тэгэхээр эн чинь юу гэсэн үг вэ гэхэлэр зэрэг таад маань өөрөө нүдэ хаачаад байгаад байна гэсэн үг. Энэ олон сонголтууд гаргаад олон сонголтуудын донд толгойч эргээд байгаа бол яг үнэндээ эн чинь сонголтондоо толгой эргээд байгаа биш. Та зүгээр аль нэгийг сонгоод урагшлагаас айгаад байна гэсэн үг. Тэгэхээр яг энэ үнэнтэй нүүр тулаад алийг нь сонгосон байсан гэсэн би өөрөө араад агаад аваад явчих чаднаа гэдэг итгэлтэй л байх хэрэгтэй. Тэгээ сонголтоо хийгээ гол юмнуудаа хийгээд яваа. Цаана нь хийх ажил амар их байгаад байна гэж хэлж байгаа байхгүй. Тэгээ бүгдийг нь харахгүй биш харсан, бяцлагаагүй биш бүгдэн дээр нь бяцлагсан тий. Тийм учраас одоо зүгээр яг сонголтоо хийх цаг нь ирсэн байна гэдгийг сануулад байна. За тэгээд хийж бүтээж байгаа юм уусаа байгаад байгаа байхгүй манай 3 дугаар группийнхэнд хийж байгаа юм хийцэн юм байгаад байгаа. Тэрийгээ бусдад харуулахгүй нуугаад байгаа гэж харагдаж байна. Эсвэл өөрийгөө бусдаас амар нуугаад байгаа гэж харагдаж байна. Өөрийгөө ингээд те хүмүүст ингээд таниулахаас айгаад байна. Энэ ямар байдлаар илэрч болдог вэ гэхээр зэрэг за ингээд ажилд орё гэж бодчихлаа те. Тэнгууд CV-гээ явуулах нь өөрөө одоо хүн та тэр компани одоо HR-т нь те өөрийгөө ингэ танилцуулж байгаа гэсэн үг шүү дээ. Тэрнээс хүртэл ингээ айгаад байна гэсэн үг байхгүй. За бизнес хийж байгаа хүмүүс бол ингээ уулзалт муулзалтанд ороод явах те гадуур дотор ажил хөөцөлтөд явна гэхээс айх. Магадгүй сошиал медиа ажил эрхлэе гэж бодож байгаа бол те өөрийнхөө нүүр мөрийг ил гаргахаас айх гэдэг ч юм уу. Яг нэг тийм айц танд амар их харлай болоод байна. Тэгээд 5 дугаар сар захиусууд нь бол ерөнхийдөө айгүй том бас өөрчлөлтүүдийг татж байгаа тий таны амьдралд зөндөө олон шин зүйлүүд орж ирж байгаа боломжууд орж ирж байгаа учраас тэдгээрийг айгүй өнгөрөөхгүй байхыг хичээх хэрэгтэй. Тэгээ тэрэнд чинь юу сатаалах вэ гэхээр зэрэг яг таны ингэж өөрийгөө бусдаас нуудаг тий айдаг хичдэг өөртөө эргэлцдэг тэр байдал чинь яг лай болох гэдэг наа гэж 2 дугаар группийг үзээрэй. 2 дугаар групп дээр бас нэг иймэрхүү мессеж гарч ирээд байсан. Тэгэхээр 2 дугаар групп дотор бас та хэдэд хамааралтай мессеж явж иж магадгүй бас сонсоод үзээрэй гэж зөвлөж байна.
За тэгээд ерөнхийдөө уншлага маань бол үгээр дуусаж байна. Та хэд маань таалагдсан бах таарсан багш найдаж байна. Одоо би болохоор нэмэлт хэсэг рүү орно. За нэмэлт хэсгээрээ би эхлээд байна шүү дээ те. Юуны түрүүнд ялцчгүй нэг юм амар олон төрлийн сонголтын дунд толгой нэргээд байгаа хүмүүстэй илүү гүнзгийрүүлсэн мэдээлэл авч өгье. Яг юун дээр толгой нэргээд байгаа захиусууд нь одоо тэр сонголт болгон дээр ямар зөвлөгөө өгж гин те. Тэрийг нь харж өгье. За тэгээ уламжлалт тусаараа мэдээж ин хэрэг 5 дугаар сард одоо болгоомжлж зайс хийх зүйлс юу байх вэ гэдгийг харж өгнө. За мөн дээрэс нь 5 дугаар сард орж ирж байгаа цоошин нэг юм сюрприз юу байгаа вэ? Таны ерөөсө төсөөлж урьдчилж хараагүй сюрприз ямар сюрприз байгаа вэ гэдгийг харна. За тэгээд яг энэ Азийн хүрд дээр би хүрдэн дээр яг мэдээлэл амаараа энэ хүрдний зураг нь надад бүр амар сүртэй санагдаад байхгүй. Тэгэхээр энэ зурагн дээрээс яг ямар мэдээлэл орж ирэх гээд байна. Тэгээ энийг хувь заяа моётой холбоотой нэг тим мессеж орж ирэх гээд ташуугаан тэрийг нэмэлтээр нь авч өгнө. За окей. Тэгээд нэмэлтийг авсан ч байгаагүй ч байна хүртэл үзсэн та бүхэндээ бүгдэнд маш их баярлалаа. 5 дугаар сард Томас та амжилтыг хүсье. Нэмэлтийг авсан бол нэмэлтээрээ олзъя. Үгүй бол дараах хавчлаар болцгаая. Бүгдээрээ баяр таа.